Камила болвол гүнж Энн рүү гүгээд байгаа Энн рүү хичээл заахын тулд Энни ах буюу 3 дугаар Чарльз ханхүүтэй албаар харилцаа үүсгэсэн. Даяна Спенсерийн амьдрал хэдийнэ энэ хоёр хүний ярилцаж тохиролцсны дагуу зурагдчихсан байх боломжтой юу. 3 дугаар Чарльз ханхүү эцсийн удаа Камилаг бодож шүнжэнгөө уйлсан. Энэ тампон худалдаж авах үедээ нэг принц Чарльз худалдаж авъя гэж олвол хошигнон доогддог болсон юм байна лээ. Бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэгтэй тавтай морил хааны гэр бүлийн мүлжүүртэй драма ихтэй бичлэгээрээ дахин уулзаж байгаадаа маш их таатай байна. За өнөөдөр бол хэдүүлээ 100-ны хамгийн сайхан хурим хааны гэр бүлийн төгс хайр гэж яригддаг байсан хайр эцэст нь эмгэнэлт түүх болон хувирсан түүхийн талаар ярилцах болно. За энэ түүхийн эзэд бол хэн гэдгийг та бүгд шууд мэдэж байгаах гэж би бодож байна. Би нэлээд урт хугацаанд та бүгдээсээ 3 дугаар Чарльз хаан болон гүнж Даяна хоёрын талаар яриад өгөөрэй гэдэг тим комментиг авсан. За тийм болохоор өнөөдөр тэдэн донд яг юу болсон талаар нэлээд дэлгэрэнгүй ярихыг бол хичээх болно. За мэдээж та бүгдийгээ чилээхгүй тулд би аль болох товч тодорхой ярина. Гэхдээ хэрвээ миний ярианы темп удаан санагдах юм бол та бүгд бичлэгийнхаа хурдыг хурцгаад үзээрэй гэж бол хүсмээр байна. За ингээд үзэх хүмүүс нь үзээд сонсох хүмүүс нь сонсоод эдэж ухамаа ойртуулад хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За 3 дугаар Чарльз хаан бол та бүгдийн сайн мэдэж байгаачлан 2 дугаар Элизабет хатан болон ханхүү Филипп нарын ууган хүү болж 1948 оны 11 сарын 14-ний өдөр мэндэлсэн. За түүнийг тухайн үедээ гүнж байсан 2 дугаар Элизабет хийсэр хагалгаа ашиглан төрүүлсэн гэдгийм байна лээ. Ийхүү анхны хүүгээ үлгээдэн авсан хосууд түүнд Чарльз Филипп Артур Жорж хэмээх нэрийг хайрлсан ба тэрээр хааны гэр бүлийн хамгийн анхны их сургуулийн диплом өвөртөлсөн гишүүн болж за түүгээр зогсохгүй Британий түүхэндээ хаан ширээнд суух гэж хамгийн удаан хүлээсэн хүнээр тодорсон. За 2022 онд 2 дугаар Элизабет хатан өөд болсноор тэрээр 73 наснда ийхүү хаан ширээнд суусан байдаг. 3 дугаар Чарльз хаан бол доороо 3 дүүтэй мэдээж тэд болвол гүнж Энн болон ханхүү Эндрю ханхүү Эдвард нар байгаа. За түүнийг ууган хүү хаан ширээ залгамжлах хүн гэдэг утгаар нь багаас нь нэлээд хатуу чанга аргаар өсгөхийг хүсэж исэн. За түүнийг нэг ой хөрмөгц олол ханхүү Филипп хүүхдээ маш хатуу чанга аргаар өсгөх ёстой гэж бодож исэн. За ингээд ой хүрсэн хүүгээ өөрсдийнхөө ээж буюу тухайн үеийн хатан Элизабетэд үлдээгээд 2 дугаар Элизабет гүнж болон ханхүү Филипп нар Мальт дахь тэнгисийн цэргийн суурьнд ажиллахаар болсон. Үүний дараачаас олон улсын айлчлалаар мөн явах төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр нэг наснаас хойш гэхээр хүүгийнхаа анхны гисэн болгоноос ерөнхийдөө хоцорсон гэхэд нэг их хол зөрөхгүй. За тийм ч болохоор 3 дугаар Чарльз хааны хамгийн анхны үг нь Найна буюу тэр үедээ эмээгээ тэгж дууддаг байсан тэр үгээр хэлд орсон гэж ийсэн. За ингээд ээж нь төрийн ажил хийж завгүй. Аав нь цэргийн хүн учраас маш их хатуу ширүүн зан чанартай. Тийм болохоор түүнийг сэтгэл хөдлөлөө гаргах, мэдрэмжээ илэрхийлж гомдлох зэргийг нь бол хоригдсон. Тийм ч болохоор тэрээр маш их тийм дарамт шахалт ихтэй хааны гэр бүлийн дүрм журамд баригдсан ганцаардмал орчинд өссөн. Хуучин бол хаад хатад ханхүү гүнжнэр хааны ордонд хувийн тусгай багшаар хичээл заалгаж боловсрол эзэмшдэг байсан бол энэ удаа хааны уламжлалыг ханхүү Филипп дагахыг хүссэнгүй. Тийм учраас тэрээр өөрийнхөө хүүг зүтгэсээр байгаад сургуульд оруулахаар болсон. Ингээд түүнийг 8 нас хүрмэгц Лондонгийн Knightsbridge гэх сургуульд суралцуулсан. Үүний дараачаас өөрийнхөө суралцаж байсан Gordonstown гэх нэртэй маш тийм хатуу чанга дүрм журам ихтэй сургуульд мөн элсүүлэн суралцуулахаар болсон. Тэр цаг үеэ 3 дугаар Чарльз хаан юу гэж ярьдаг байсан гэхээр Gordonstowнд байсан үе маань тамшигл байсан гэж болол дурсан ярьсан байдгаа. Яад гэхээр тэнд 3 дугаар Чарльз болол маш их хэмжээгээр харгасаар зодуулж, хүчирхийлүүлж, дээрлэхүүлдэг байсан юм байна лээ. Gordonstown сургууль нь өөрөө дотор байртай учраас мэдээж дотор байрандаа байрлана. Энэ үед түүнийг хурхирлаа гэд хүүхдүүд шууд цогтөг, зоддог, шөндөө бүтэн нойртой хондоггүй байсан гэж байгаа. Үүнийхээ хажуугаар гараараа, дэрээрээ, гутлаараа гэж зодож болох бүх зүйлээр зодож дээрлэгдэг байсан. Түүнийг хинч өмөөрч байгаагүй. Хин нэгэн өмөөрөх гэж оролдлоо, хин нэгэн түүнтэй найзлах гэж оролдох юм бол хаанд тал засагч, бүхс долоогч гэдэг байдлаар сургуулаараа түүнийг дээрлэгдэг байсан учраас хинч түүнтэй ойртохыг хүсээгүй. Гэхдээ эндээ болол 3 дугаар Чарльз хаан хизээж гомдлож байгаагүй.
Энэ бүх хугацаанд тэрээр маш сайн төвчдөг байсан гэж байгаа байхгүй юу? Зарим хамтран суралцагч нар нь болохоор юу гэж ярьдаг байсан гэхээр тийм аимшигтай орчинд өнөөдрийг хүртэл эрүүл ухаанаа хадгалж байгаа нь өөрөө гайхамшигтай явдлаа гэж болол ярьсан байдаг юм байна лээ. За мэдээж гомдолж байгаагүй гэдэг дээр бол яг багш нартай ч юм уу гэр бүлийнхэндээ тэгэж гомдолж байгаагүй юм байна лээ л дээ. Гэхдээ аав руугаа бол нэг тийм цахаа битсэн байдаг. Ямар цахаа гэхээр энд нэг тийм жоохон шөндөө унтуулахгүй хэцүүл байна. Бусдаарч бас гайгүй дээ гэх нэг тийм утга бүхий ер нь бол би энэ сургуульд сурахгүй, би эндээс явмаар байна гэдэг ч юм уу тиймэрхүү утгаар бол огтхон хэлээгүй. Ерөнхий байдлыг мэдэгдээд ингээд өнгөрч исэн юм цахаа явуулчихсан юм байна лээ. Ингээд дараа нь 1967 онд Cambridge их сургуулийн Trinity College-д түүх, археологи, антропологийн чиглэлээр суралцаж бакалаврын зэрэг хүртсэн. За ингэснээр тэрээр хааны гэр бүлийн хамгийн анхны их сургуулийн диплом авсан гишүүн болж чадсан юм байна. Сургуулаа төгсөөд 1971-ээс 1976 онуудын хооронд нисэх хүчин болон Тэнгисийн цэргийн флотод цэргийн алба хаасан. За ингэхдээ бол 1969 онд Cambridge-д суралцаж байхдаа хэдийнэ нисэх онгоц жолоодох эрхийн сургалтанд бол суучихсан байсан. За түүний дараа цэрэг татагтан очсныхоо дараа реактив онгоц жолоодох мөн сургалтанд сууж онгоц жолоодох эрхтэй болсон байдаг юм байна. За ингээд 1976 оны 12 сард тэрээр цэргийн албаа амжилттай хааж commander буюу захирагч цоолтой буцаж ирсэн байдаг. Ингээд цэргээс халагдаж ирсний дараа тэрээр зүгээр нэг ханхуу гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн зүйл хий гэж бодож байгаад өөрийнхөө цэргийн тэтгэмж буюу 7400 фунт стерлингээр тухайн үедээ 21 төсөлд санхүүжилт оруулж хандив болгон өгсөн байгаа. Энэ 21 төсөл нь явандаа өргөцсөөр байгаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг Prince Trust гэх нэртэй сангийн нь бол бий болгосон. За энэ сан нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр сургуулиасаа хөөгдсөн хууль хяналтын байгууллагт бүртгэлтэй асрамжийн газар өссөн эсвэл огт ажил олдохгүй байгаа 11-ээс 30 насны залууст ажил олж өгөх, мэрэгшүүлэх, бизнес эхлүүлэхэд нь туслах зорилготой сан байгаа. 1970-ад он бол Британд эдийн засгийн хямрал болж ажилгүйдэл тэр дундаа залуучуудын цөхрөл дээд зэгтээ хүрчихсэн байсан үе. Энэ үед тэрээр өөрийнхөө төслийг ингээд эхлүүлээд явж ижилтэй. Гэхдээ нь арт иргэд бол түүний талаар юу гэж ярьж исэн гэхээр ханхуу хүн ажилгүй хүний зовлонг яаж ойлгох юм гэдэг байдлаар бол түүнийг шүүмжилж исэн. Гэхдээ энэ сан нь өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ сангаас ойролцоогоор 1 сая орчим хүн бодит дэмжлэг авч 125 мянган бизнес эрхлэгч төрж гарсан байдаг юм байна. Энэ сангаас хамгийн бодиттой дэмжлэг авсан Их Британий алдартай жүжигчин гэвэл Idris Elba гэх Британий жүжигчин дийшээ залуу байгаа. Тэрээр тус сангаас 1500 фунт стерлингийн тэтгэмж аваад жүжигчний сургалтанд сууж хамгийн анх карьераа эхлүүлсэн байдаг. Түүний дүр бүтээсэн алдартай кинонуудаас нь гэвэл Галзуу хурд гэд киног та бүгд сайн мэдэж байгаа. Түүний Hobbs and Shaw гэх киног нь бол мэдэх байх гэж бодож байна. Түүнээс гадна Suicide Squad болон Pacific Rim зэрэг кинонуудад мөн дүр бүтээсэн байдаг. Анимашн гэх юм бол бидний сайн мэдхээр Zootopia гэх анимашны Бого даргын дүрд дуу оруулсан байдаг юм байна лээ. Маш олон алдартай бүтээлүүдэд тоглосон юм гайхалтай жүжигчин байгаа. Одоо бол 3 дугаар Чарльз хаан өөрийнхөө энэ санг Вильям ханхууд шилжүүлэхээр төлөвлөөд ингээд ажиллаж байгаа. Тийм ч болохоор түүнийг бол янз бүрийн дотоодын үйл ажиллагаануудад оролцуулаад ингээд идэвхтэй ажилуулад эхэлсэн гэж хэлсэн. За ингээд хэдүүлээ буцаад 1970-ад он руу буцах шаардлагатай боллоо. Энэ үеэр 3 дугаар Чарльз хаан юу ярьж исэн гэхээр тэрээр бол байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж байгальтай зөв зохистой харьцах, байгалаа хамгаалах ёстой гэдэг зүйлүүдийг бол давхар ярьж исэн. Энэ үед британчууд бол түүний энэ үзэл бодолд тийм ч их бэлэн байгаагүй. Тэд түүнийг жоохон хачин юм гэж харж исэн байна. Гэхдээ хачин гэснээс бас нэг юм сонирхолтой зүйл байдгийн юм лээ. Юу гэсэн чинь мод, ногоо, ургамал байгальтайгаа ярилцдаг, харилцдаг гэж өөрийгөө ярьдгийн юм лээ. Энэ нь бол бас нэлээд сонирхолтой байсан. Ингээд тэрээр 1980-ад оны үед High Grove дахь эдлэн газраа худалдаж аваад түүн дээрээ бол органик аж ахуй буюу органик тариалан эрхэлж байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд маш ихээр хичээдэг гэж хэлсэн. Гэхдээ түүний яг энэ өөрийнх нь баримтлаад байгаа зарчимтай зөрчилдөд байсан нэг зүйл нь юу байсан гэхээр ойрын нислэгийн асуудал байсан. Ойрхон газар машинаар эсвэл галт тэргээр явах боломжтой газар
ойрхон нислэг хийж байгаа нь бол өөрөө өөрийнхөө зарчимтай зөрчилдөөд дээ штэ. Үг үйлдэл хоёр чинь зөрөөд байж штэ гэдэг шалтгаанаар бол ард иргэдээс нэлээд шүүмжлэлийг хүртсэн. Түүнээс гадна 3 дугаар Чарльз хаан бол зураач юм байна лээ. За тэрээр бол усан будгаар янз бүрийн зураг зурж тэдгээр зургууд нь дуудлага худалдаагаар дамжуулагдсан борлуулагддаг. За тэгвэл үүнийхээ дээр бас хүүхдийн номын зохиолч гэвэл та нар итгэх үү? Бага залуу насндаа 3 дугаар Чарльз хаан дүүнартаа уншиж өгдөг байсан үлгэрүүдээс сэтвэлэн The Old Man of Lochnagar гэх нэртэй номыг бичин гаргасан. Энэ номноос нь сэтвэлсэн хүүхдийн киног BBC хожим нь хийсэн бол 2007 онд балетын тоглолт хүртэл гарсан байдаг юм байна. За ямар ч байсан нэг иймэрхүү хүн шүү за. За зам байдлын тухайд гэвэл нэлээд тийм чимээгүй, дотгошоогоо, бодлогошронгүй нэг тийм жоохон ганцаардмал төрлийн хүн. За одоо үргэлжлүүлээд хэдүүлээ. Ард түмний сэтгэлд хааны гэр бүлийн гишүүдээс илүү хайрлагдаж хүндлэгдсэн ард түмний гүнж гэж яригддаг гүнж Дайана Спенсерийн талаар ярьцгаая. За Дайана Францис Спенсер бол 1961 оны 7 сарын 1-ний өдөр Эдвард Джон Спенсер болон Францис Спенсер нарын 4-р хүүхэд болон мэндэлсэн. За би өмнө нь Меган болон Хари хоёрын бичлэг дээрээ Дайана Спенсерийг энгийн айлын хүүхэд гэд ярьсан да. За түүн дээрээсээ бол та бүгдээсээ уучлалт хүсье. Ямар ч байсан цаашид үргэлжлүүлэн ингэж судлалгүйгээр ярьсан нь алдаа болсон байна лээ. Намайг уучлаарай. За ямар ч байсан Спенсерийн гэр бүлийнхэн бол 500 жилийн түүхтэй язгууртан айл байсан. Тэд бол маш дээр үеэсээ хааны гэр бүлийнхэнтэй нэгт холбоотой байцгаасан. 16 дугаар зуунаас эхлэн тэд Герцог цол, Барон цол, Сандерландын Граф цол зэрэг олон язгуурт цол хэрэгэм эзэмшиж хааны гэр бүлийнхэнтэй нэгт холбоотой байцгаасан. За анх Спенсерийн гэр бүл бол дундад зууны үед Warwickshire-т хоньны аж ахуй. За манайхаар бол мал аж ахуй эрхэлж баялаг хуримтлуулан 1508 онд Althorp-ийн эдлэнг худалдан авснаар язгууртны давхаргад нэвтэрсэн бөгөөд өнөөг хүртэл Спенсерийн газар нутаг гэж явдаг юм байна лээ. За үеийн Спенсерүүд Английн түүхэнд тод мөрөө үлдээж хувь нэмрээ оруулж исэн. Тухайлах юм бол парламентын удирдагч, сангийн сайд, дотоод хэргийн сайд, ерөнхий сайд, ордны ахлагч гэх мэтчлэн маш өндөр чухал албан тушаалуудыг хашцгаадаг байжээ. Ээжийнхэн тухайд гэвэл Францис Сандрын хамын хааны эдлэн газрын Парк Хауст төрж өссөн. За түүний ээж буюу Дайанагийн эмээ Queen Elizabeth-ийн ойрын найз, дотны найз нь шадар туслах гэж байдаг да. За тийм хүн нь бол байсан. За тийм болохоор ээжийнхэн талаас ч тэр хааны гэр бүлтэй дотн ойр байсан хүмүүс байгаа. Францис бол 18 нас хүрмэгцээ өөрөөсөө 12 насаар ах Эдвард Джон Спенсертэй гэрлсэн байгаа. За энэ гэрлэлт нь бол яг тухайн үедээ Westminster Abbey сүүлийн 50 жилийн хугацаанд ийм залуугаараа гэрлэж байгаа анхны тохиолдол болсон юм байна. За энэ хурим дээр нь бол 2 дугаар Элизабет хатан өөрийн биеэр ирж оролцсон гэдэг. Харин аавынхын тухайд буюу Эдвард Джон Спенсер бол 1952-оос 54 онуудад 2 дугаар Элизабет хатны туслахаар ажиллаж байсан. Хожим нь 1975 онд эцэг нь өөд болж Эдвард Джон Спенсер 8 дугаар Earl Spencer цолыг өвлөн авснаар Park House-аас Althorp House руу нүүсэн. За энэ Althorp-ийн эдлэн газар нь бол 31 өрөөтэй маш том эдлэн газар байдаг гэсэн. За ингээд 1975 оноос эхлэн 8 дугаар Earl Spencer болсон да. За тийм учраас охтууд нь бол Lady гэгдэх болсон. Ингэснээр Diana-г Lady Diana Frances Spencer гэх болсон байгаа. Ийм удмын үр удам гэсэн үг. Тэгвэл Diana-г мөн хааны цустай гэж хүртэл ярьдаг юм байна лээ. За энэ хааны цустай гэдэг ярианыхын талаар хэдүүлээ жоохон дэлгэрүүлээд авч үзье л да. 1660 оноос 1685 оны хооронд 2 дугаар Чарльз хаан ширээнд сууж исэн. Уул нь 1662 оны 5 сард Португалийн гүнж Катерин гэх эмэгтэйтэй гэрэлсэн байгаа. Гэхдээ дундаасаа ямар ч хүүхэдтэй болоогүй. 2 дугаар Чарльз хаан бол маш олон эмэгтэйчүүдтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж исэн. Ингэж явсаар түүний батлагдсан бутаж хүүхэд гэхэд л 12 хүүхэд байдаг байгаа аахгүй юу? За тэр 12 хүүхдийнх нь хүүхэдтэй нь холбогдоод байгаамаа. Henry Fitzroy гэх хүүхэд байгаа. За энэ хүүхдээс нь бол 5 дугаар үеийн удмын охин Adelaide Seymour гэх охин төрсэн байгаа аахгүй юу? Энэ охин нь бол
Фредерик Спенсертэй сууж түүний 4 дахь үе нь гүнж Даяна байсан гэж. Тийм болохоор 2 дугаар Чарльз хаантай холбогддгийм байна. За ингээд Даяна болвол 5 хүүхдийн дөрөвдөх нь. Түүний том эх чинь Леди Сара Спенсер байгаа. Тэрээр 1955 оны 3 сарын 19-нд төрсөн 22 наснда буюу 1977 онд 3 дугаар Чарльзтай уулзж исэн. 3 дугаар Чарльзтай уулзаж үерхэж болцож исэн гэсэн үг. Гэвч энэ харилцаа нэг их утсангүй. 1978 онд Сара хоёр сэтгүүлч найзтайгаа хоол идээд сууж байхдаа тэр ирээдүйн хаан байна уу эсвэл хогны машины жолооч байна уу би түүнтэй яасан ч гэрлэж чадахгүй гэж ол хэлсэн байдаг. Мэдээж энэ яриа нь бол нийтлэл болон гарах нь тодорхой. Энэ нийтлэлийг нь 3 дугаар Чарльз олж уншмагцаа маш их дургуутсаж түүнтэй харилцаагаа тасалсан. За удаах охин нь бол Lady Jane Spencer. Тэрээр хожим нь хатан хааны туслах Роберт Фэлловтай гэрлсэн байгаа. Хоёр охиноо төрүүлсний дараачаас ээж нь бол 1960 онд нэг хүү төрүүлсэн боловч түүнд төрөөд хэдхэн цагийн дараа амьдарч чадалгүй амьсгал хураасан. Ингээд 1961 онд Даяна төрөхөд аав нь түүний хүү байх ёстой гэж найдаж исэн боловч охин төрсөн болохоор өмнө нь нөгөө нэг 60 онд өөд болсон хүүдээ хэдхэн цагийн дараа нас барахт нь хүртэл нэр өгчихсөн байсан байж Даянад 7 хоногийн турш ямар ч нэр өгөөгүй маш их уурлаж дургуутсаж исэн гэж исэн. Эцэст нь 5 дахь төрөлтөөрөө Францис Чарльз Спенсер гэх одоогийн 9-р Earl Spencer-ыг төрүүлсэн байгаа. За Даянагийн тухайд багаасаа Park House төрсөн учраас ханхүү Эндрю болон ханхүү Эдвард нартай тоглож өсгийн хажуугаар 2 дугаар Элизабетийг Aunt Lilibet гэж бол дууддаг байсан юм байна лээ. Нагац Lilibet гэж дуудаж түүнтэй олвол ойр дотн байсан. За Lilibet гэдэг нэрийг бол та бүгд Харри болон Меган хоёрын маань бичлэгийг үзсэн болвол мэдэж байгаа байх. Зөвхөн 2 дугаар Элизабетийн хамгийн ойр дотны гэр бүлийн гишүүд л мэдэх нэр болвол Lilibet гэх түүний хоч нэр нь байсан гэж тэр хэмжээгээр бол нэлээд дотн байсан гэсэн үг. Гэтэл түүнийг дөнгөж 7-8 нас хүрч байх үед нь аав ээж хоёр нь хоёр тишээ болохоор болсон. Ээжийнх нь чемдана чирээд гарч байгаа машинд суугаад тэр хайрган дээр машины дугуй яаж эргэж дугарж байгаа гэдэг тэр чимээ болвол Даянагийн сэтгэлд маш хүнд тусаж хүнд хаягдхаас айх тэр айцын үндэс суурь нь болсон байдаг. За Даянагийн дүү 9-р Earl Spencer буюу Чарльзын ярьж байгаагаар ээж Даянад би буцаж ирээд чамайг заавал авнаа гэж хэлсэн. Даяна өдөр болгон ээжийг хүлээж хаалганы дэргэд суудаг байсан. Гэсэн ч тэр хизээж ирээгүй гэж дурсан ярьсан байдгийн мэн лээ. Тэгвэл аав ээж хоёрын салтын шалтгаан юу байсан болоо гэхээр нэгт болол хүү хүсэх дарамт байсан юм байна. Эдвард Джон Спенсер болол Францисээс маш их хэмжээгээр хүү хүсдэг. Хүү чухал хүү гаргаж өгөл гэж бол нэгдэг байсан байгаа аахгүй юу? Тийм ч болохоор яг тэр 3 дахь хүүхэд нь хүү байх үед тэр хүүгээ алдсан нь бол Францис болон Эдвард хоёрт маш хүндээр туссан. Энэ зүйлд ээжийг нь буруутгаж исэн. Чи л сайн байж чадаагүй, чи л олигтой байж чадаагүй болохоор хүүхдийн уушиг бүрлдэж чадалгүй ингээд үхчлээ. Ингээд өнгөрчлөө гэдэг байдлаар түүнийг буруутгаж исэн. Түүнчлэн Даянаг төрснөөс хойш 7 хоногийн хугацаанд ямар ч нэр өгөөгүй ууралсан нь бол Даяна хожим мэдээд өөрийгөө бүтлгүүтэл гэж мэдрэх. Тим гимшлийг насаараа мэдэрч тээж явах нөхцөл байдал нь болсон байгаа. Аавынх нь дарамт шахалтаас гадна мөн бие махбодын хүчирхийлэлч байдаг байсан гэж. 1992 онд Эндрю Мортон гэх зохиолч бол Даянагийн намтар номыг гаргасан. Яг амьд ахуй байх цаг үед нь. За энэ яг яадаг ном бэ гэхээр Diana in her own words гэх намтар ном байгаа. За энэ ном дээр бичигдсэн болгоныг Diana өөрөө нууцаар бичлэг болгон түүн рүү илгээж исэн. Түүгээр зогсохгүй зарим хэвлэл мэдээллийн их сурвалжууд дээр юу гэж бичээтэй байсан гэхээр Эндрю Мортны номын эхний бичвэрийг Diana өөрөө аваад зарим нэг зүйлсийг нь хүртэл засварлаж байсан гэдэг тийм мэдээллүүд бас байдгийн мэн лээ. За ямар ч байсан энэ ном бол 1992 онд Даянагийн өөрийнх нь яриа болон өөрийнх нь бодит туршлага дээр тулгуурлан гарч ирсэн ийм ном байгаа. Гэхдээ энэ номыг бол хизээч бичигтэн Даяна туслаагүй. Би ерөөсөө энэ номны талаар мэдэхгүй гэж үгүйсгэж исэн. Ингэж үгүйсгэх болсон хит хитэн шалтгаан байдгийн байна. Эхнийх нь бол хааны гэр бүлийн дүрм журамтай холбоотой.
Хааны гэр бүлийн гишүүд ийм ном бичигт нь тусалсан гэдгийг хааны гэр бүлийнхэн хэвлэл мэдээллийнхэн олоод мэдчих юм бол бөөн дуйлан шууган болох байсан учраас хэрвээ дараа нь ямар нэгэн асуудал үүсэх юм бол Даяна би энэ номыг огтхон ч мэдэхгүй гэж өөрийгөө цэвэрхэн авч гарахын тулд инхүү нууцаар харилцдаг. За мөн инхүү үгүйсгдэг байсан юм байна. За түүний дээр 3 дугаар Чарльзаас Даяна маш ихээр айж байсан учраас тэр өөрт нь ямар нэг зүйл хийчихгүй гэдгээс үхтлээ айжсэн учраас энэ талаар бол нууцлахаар анханасаа маш тийм болгоомжтойгоор энэ зохиолчид ойртсон байгаа. За ямар ч байсан энэ номон дээрээ бол би хаалганы ард нуугдаад харж байхад аав ээжийн нүүрлүү тас хийтэл алгацсан. Би түүнийг нь харсан гэж бол дурсан ярьсан байдаг. За тэгээд салтын өөр нэгэн шалтгаан болвол ээж нь өөр нэгэн хайраа олсон явдал байсан. 1966 оны нэгэн орой Питер Шанд Кид гэх хүнтэй танилцаж бие биендээ дурлсан. Ингээд 1967 онд гэрээсээ явж Питертэй хамтран амьдрахаар болсон. Энэ үед хоёр эгчин буюу Сара болон Джейн хоёр дотор байртай октын сургуульд сурч исэн учраас Даяна болон Чарльз хоёр хүүхэд нь л ингээд үлдсэн байна. Ингээд 1968 онд хүүхэд асрамжлах, эрхийн төлөөх шүүх хурал болон гэр бүл салгах тэр шүүх хурал нь болсон байгаамаа. За ингээд шүүх хурлын явцад болвол Францисийн ээж нь охиныхоо эсрэг мэдүүлэг өгснөөр эцэст нь хүүхдүүдийг асрах эрхийг аавд нь үлдээсэн байна. За эмээ нь юу гэж мэдүүлсэн гэхээр энэ бол өөрийнхөө дур зоргоор өөрийнхөө аз жаргалын төлөө хүүхдүүдээ хөсөр хайсан. Өөрийгөө бодож хүүхдүүдийнхаа өмнө хүлээх үүрэг хариуцлагаа умарцсан. Гих утга бүхий мэдүүлгийг өгсөн байна. За эмээгийнх нь хувьд яагаад өөрийнхөө төрсөн охиныхоо эсрэг мэдүүлэг өгвөө гэдгсэн чинь Францисийн ээж нь буюу Даянагийн эмээ нь бол өөрөө Queen Elizabeth-ийн ойр дотны хүн. За шадар туслах түшмэл нь байгаа шүү дээ. За тэгтэл өөрийнхөө баримталдаг ёс зүйгээс охин нь шал өөр үйлдэл хийсэн. Охиных нь энэ үйлдэл нь гэр бүлийн нэр хүндийг гутааж яана гэж үзсэн учраас инхүү мэдүүлсэн байна. За ингээд шүүх хуралч дуусч бүх зүйл аавынхын талд шийдэгдлээ. Даянаг 7 нас хүртэл нь хувийн багшаар гэрээр хичээл зааж байгаад 7 хөрмөгцөн Силфилд гих хувийн сургуульд бол суралцуулахаар болсон. Тэндээ 2 жил суралцаж байгаад Riddlesworth Hall хэмээх охидын дотор байртай сургууль руу шилжсэн. Энэ сургуульдаа мөн 3 жилийн хугацаанд суралцаж байгаад West Heath хэмээх охидын дотор байртай сургууль руу мөн шилжин суралцах болсон. Даянагийн тухайд төгөлдөр хуур, усан цэлэлт, теннис, бүжиг, балет гэх мэтчлэн хичээлээс бусад бүх зүйлд сонирхолтой. Мэдээж тийм болохоор түүний дүн, түүний сурлага гээд ах зүйлнийг их авахар зүйл бол байгаагүй. Хичээлдээ нэлээд муу байсан гэдгийм байна лээ. Гэхдээ хичээлээс чухал зүйлийг Даяна хэдийнэ суралцчихсан байсан. За тэр бол тусч сайхан сэтгэл юм. За Даяна сургуульдаа хамгийн тусч оюутан, хамгийн тусч сурагч гэдэг шагналыг бол хүртэж төгссөн байдгийм байна. Энэ үеэр буюу Даянаг 15 нас хүрч байх энэ үеэр нь John Spencer дахин гэрэлсэн. За тэрээр бол Countess of Dartmouth цолтой Rain гэх эмэгтэйтэй нууцаар гэрэлсэн байна. Ингэхдээ хүүхдүүдийнхаа хиндэн ч хэлээгүй. Хүүхдүүд нь хожим нь аавынхаа энэ гэрлэлтийн талаар олж мэдмэгцээ маш ихээр гомдож Даяна эцэст нь аавыгаа алгадаад энэ бол өөрийн чинь бидэнд хийсэн зүйлийн төлөө шүү гэж бол хэлсэн байдгийм байна лээ. Анханасаа мортхын хазгай гэж байдаг штэ. Тийм зүйл болцсон байгаа байхгүй юу? За ингээд Rain болвол Althorp гэх нөгөө эдлэн газар руу нүүж ирсэн ингэхдээ гэрээ засаж сайжруулж ийн гэдэг нэрийн доор үе дамжсан Spencer-ийн янз бүрийн тавилга, за янз бүрийн ховор нандин зүйлсүүдийг нь олол зарж үрж өөрийнхөөрөө өөрчилсөн байна. За энэ нь бол хүүхдүүдэд нь хин хинд нь огтхонч таалагдаагүй. За үүнийхээ хажуугаар ээжийнх нь орон зайг хүчээр орж ирээд эзлэхэд байна гэдэг тийм мэдрэмжийг хүүхдүүдэд өгч ирсэн учраас хүүхдүүд бол хойд ихийгээ үнэхээр үздэггүй байсан. Тэр битгий хэл Даяна болон Чарльз хоёр хойд ихийнхээ талаар хүчлэн бороо гэж хүртэл хочлон ярьдаг байсан юм байна лээ. Даяна болон Rain хоёрын харилцаа анханасаа маш муу байсан. Тийм ч болохоор тэр хоёр хоорондоо муудалцаж байх үед Даяна түүнийг шатны уруу түлхэж байсан удаа хүртэл байсан гэдгийм байна лээ. Тэгэхээр тэр хоёрын харилцаа нэлээд тийм хүнд хэцүү харилцаатай байсан. Гэхдээ 3 дугаар Чарльз хаанаас сасны дараачаас
Даяна болвол Рейнтэй илүү ойр байж илүү дотн байх болсон. За тэгвэл Рейн үнэхээр тийм аимшигтай хойд их байсан юм уу? Үнэхээр хүний сайн хань байж чадаагүй мүү гэхээр Рейн гэрлэлтэд батлуулснаас хойш, хурмаа хийснээс хойш 2 жилийн дараа Эдвард Спенсер тархины маш хүнд харвалт өгөөд ердөө 7-8 сар л амьдрах боломжтой. Эмчилгээ хийлгэсэн тохиолдолд тэр хугацаанд амьдрах боломжтой гэсэн эмчийн дүгнэлтүүдтэй байхад нь түүнийг маш сайн асарч эцэст нь хөлтээр нь босгож чадсан. Үүнээс хойш 1992 онд буюу 15-16 жилийн дараа Эдвард Спенсер өөд болсон. За түүнийг өөд болоход нь олол Рейнд Лондонд нэг байр за тэгээд 4 сая фунт стерлинг өвлөгдөж очсон ч гэсэн хүүхдүүд нь аавыгаа өнгөрснөөс хойш 2 хоногийн дотор тэр эдлэн газраасаа хөөхөн шахам нүүлгэж гаргасан гэдэг юм байна лээ. Даянагийн тухайд сүүлийн хэдэн жилүүдэд бол түүнтэй маш дотн найз нөхөд шиг байж Рейн болвол Даянаг сэтгэл санаагаар маш сайн дэмждэг байсан гэж хэлсэн. Эцэст нь Даяна бол та миний аавыг үнэхээр аз жаргалтай байлгаж чадсан баярлаа гэж талархлаа хүртэл илэрхийлсэн. За ингээд буцаад сургуулаа төгсөж байх үе рүү нь буцацгаая. За ямар ч тач West Heath сургуулаа төгссөний дараачаас тэрээр Швейцарын Finishing School-д явсан. За энэ Finishing School гэдэг нь бол яг яадаг сургууль вэ гэхээр академик боловсрол олгодоггүй. Зөвхөн яг нийгмийн хүрээнд хүмүүстэй хэрхэн ийлдэг байх уу, нийгмийн харилцаанд хэрхэн орох уу гэдэг хичээлүүдийг заадаг. Түүнээс гадна хоол хийж сурах, юм ойж сурах гэх мэтчлэн яг нөгөө нэг гэрийн арын албаны ажлуудыг зааж өгдөг ийм сургууль байдаг гэсэн. Энэ сургуульдаа 6 сарын хугацаанд суралцаж байгаад Лондондоо буцаж ирсэн. Буцаж ирсэнийхаа дараа тэрээр Америк Улсын хүүхэд асрагч, цэцэрлэгийн туслах багш, бүжгийн багш, игч болон найз нарынхаа гэрийн үйлчлэгч, яг дуудах үед нь очиж гэрээг нь цэвэрлэдэг гэрийн үйлчлэгч, үдшилэг зохион байгуулагч гэх мэтчлэн маш олон ажлыг хийж үзсэн. За энэ дундаа бол хүүхдүүдтэй илүү ойр байх дуртай, хүүхдүүдэд маш их хайртай байсан баа. Ингээд тэрээр 7 хоногийн 3 өдөр цэцэрлэгт туслах багшаар ажиллаад үлдсэн 2 өдөр нь Америк Улсын хүүхэд асрагчаар ажилладаг байсан баа. Гэхдээ тэрээр бол ямар нэгэн байдлаар академик дээд боловсрол эзэмшээг учраас үүндээ насан туршдаа эмзэгэлдэг байсан. Зүгээр би академик боловсрол эзэмшээгүй учраас хүмүүс надтай ингэж харцж байна. Намайг доорд үзэж байна гэдэг мэдрэмжийг байнга мэдэрдэг байсан гэдэг талаар намтар бичиж Мэри Кенни хэлсэн байдаг. Ингээд харахаар Даяна болвол багаасаа л маш их хөдөлгөөнтэй, тусч хүүхдүүдэд хайртай нэгэн байжээ. За үргэлжлүүлээд хэдүүлээ тухайн үеийн 3 дугаар Чарльз ханхүү болон Даяна нар хэрхэн танилцсан? Тэдний дунд хэрхэн хайр бий болж энэ нь явандаа гэрлэлтэнд хүргэсэн талаар дэлгэрэнгүй ярьцгаая. He sat me down, he said, "Will you marry me?" And I laughed. I remember thinking, this is a joke. So I said, yeah, okay. And he was deadly serious. He said, you do realise just one day you'll be queen? A voice said to me inside, you won't be queen, but you'll have a tough row. So I thought to myself, okay. So I said yes. And I said, I love you so much, I love you so much. За тэд бол хамгийн анх 1977 онд Даянагийн том эгч болох Леди Сара Спенсертэй 3 дугаар Чарльз ханхүү болцож байх үед танилцсан. За тэр үедээ болвол яг өөрөх нь болцож байгаа хүний дүү гэдэг утгаар ямар нэгэн байдлаар романтик харилцаа үүсээгүй. Үүнээс 3 жилийн дараа буюу 1980 онд Даяна болон 3 дугаар Чарльз ханхүү нар дундын найзынхаа гэрт дахин тааралцснаар хайрын оч үсэрсэн байгаа. Энэ цаг үе болвол 3 дугаар Чарльзын хувьд маш хүнд цаг үе байсан. Яад гэхээр түүний маш их итгэж, найдаж, түшиж тулдаг байсан Лорд Маунтбаттен гэх хүн өөд болоод удаагүй байсан үе. За энэ Лорд Маунтбаттен гэх хүн нь бол өөрийнх нь аав болох ханхүү Филиппийн нагаж ах байсан юм байна лээ. За тийм учраас Чарльз бүхий л аав ээжтэй хэлж чадахгүй, бүхий л доторх зүйлсээ олвол уудлан ярьдаг байсан энэ хүнээ алдаад удаагүй байсан гэсэн үг. Энэ үед нь Даяна юу гэж хэлсэн гэхээр та оршуулгын ёслол дээр маш их ганцаардсан, гунигтай харагдсан. Та их ганцаарддаг байхдаа таныг түшиж тулах хэн нэгэн заавал байх хэрэгтэй гэж хэлсэн нь 3 дугаар Чарльз ханхүүгийн нөгөө сэтгэлийнх нь нарийн чавцсыг нь хүндсэн явдал болсон байна.
Энэ цаг мөчөөс эхлэн 3 дугаар Чарльз хаан бол оройчин түүнийг гүлэг шиг дагаж түүгээр зогсохгүй түүнийг үнсэж, дайрч, чичирч эхэлсэн гэж байгаа байхгүй юу? За энэ гүлэг шиг гэдэг үг нь бол надаас гарч байгаа үг биш шүү. Энэ бол тухайн үедээ гүнж Даяна өөрөө дурсан ярихдаа хэлсэн үг нь байгаа шүү. За ингээд ганцхан үг 3 дугаар Чарльз ханхүүгийн сэтгэлийг дулаацуулж тэд болцож эхэлсэн. Болцоод нэг их удаагүй байх үедээ Даянаг 3 дугаар Чарльз ханхүү Балморал цайзад урьсан байгаа. За энэ цайзад урагдж очино гэдэг нь өөрөө маш том сорилт. Хааны гэр бүлийн шинэ гишүүнийг зөвшөөрөх эсхийг энд шийддэг байж. Ингээд мэдээж Даянаг урьсан явдал нь бол аав ээжтэй шалгуулах, энэ хүн та бүгдийн шалгуурт нийцж гинэ үгүй юу гэдгийг л шалгуулахын тулд урьж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээд Даянагийн ийдэг бөгөөд ичимхий зан нь 2 дугаар Элизабет хатан болон ханхүү Филипп нарт маш ихээр таалагдж шалгалтыг давсан. Үүнээс хойш тэд 12-13 удаа л болцоод гэрлэхээр шийдцгээсэн байгаа. Энэ хугацаанд болвол ихэнх цаг хугацааг уцаар ярьж өнгөрөөдөг байсан. Маш богино хугацаанд хэд хэдхэн удаа уулзаад гэрлэх шийдвэр гаргасан. За яагаад ийм хурдан гэрлэх шийдвэр гаргаа гэдэгт нь бол хэд хэдэн хүчин зүйлүүд бол нөлөөсөн байгаа. Эхнийх нь 3 дугаар Чарльз хааныг хүнтэй гэрлүүлэхээр гэр бүл зохиолгохоор яарвчлуулаад эхэлчихсэн байсан үе. За дараачих нь бол хэвлэл мэдээлэл ч гэсэн энэ харилцааг ингэж түргэсгэхэд нөлөөсөн байж болцсошгүй зүйлсүүд болсон. Хэвлэл мэдээлэл Даяна болон 3 дугаар Чарльз ханхүү нарын талаар үнэр авчингуудаа маш ихээр Даянаг дагаж хаа явсан газар нь түүний зургийг авч та хоёр тийм харилцаатай мүү, ийм харилцаатай мүү гэх мэт байдлаар 9 шидийн зүйл асууж эхэлсэн байгаа. Энэ үед ханхүү Филипп 3 дугаар Чарльз ханхүүд хандан цагтал бичсэн. Ингэхдээ Даянагийн нэр хүндийг сэвтээхгүй тулд нэг бол хурдхан шиг гэрэл, үгүй бол харилцаагаа тасал гэж бичсэн байсан. За энэ үед нь бол 3 дугаар Чарльз ханхүү бодсон байгаа. Нэгт тэртээ тэргүй би яаралтай хүнтэй гэрлэх ёстой. Хоёрт би хэдийгээр Камилад хайртай ч гэсэн аав ээж маань хааны гэр бүлийн гишүүд хизээж зөвшөөрөхгүй учраас яаралтай байж болох хамгийн төгс сүд бүсгүй болол яалтчгүй Даяна гэж бодоод түүнийг 1981 оны 2 сард Уинзер цайзад оройн хоолнд урьж сүй тавихаар болцгоосон. За ингээд сүй тавих санал тавихад бол Даяна шууд л "Тийм ээ, би танд маш их хайртай" гэж бол хэлжсэн байгаа. 1981 оны 2 сарын 24 байсан санагдаж байна. Тэр өдөр олол өөрсдийнхөө сүй тавьсныг зарласан. BBC-гийн сэтгүүлч Даяна болон 3 дугаар Чарльз ханхүү нараас юу гэж асуусан гэхээр та хоёр биендээ хайртай юу гэж асуусан. Ингэхт нь олол Даяна "Тийм ээ, мэдээж хайртай" гэж хариулсан болол Чарльз ханхүү "Whatever in love means" буюу хайр гэж юу гэсэн ч утгатай юм. Хайр гэдэг нь юу ч хэлдгийг мэдэхгүй гэх утга бүхий хариулт өгсөн нь Даянаг маш их шархлуулсан. Энэ талаар Даяна хожим нь юу гэж дурсан ярьсан байдаг гэхээр "Би тэр үгсийг сонсоод гацчихшгэл болсон. Би түүнд хайртай гэж хэлж байхад тэр надад ингэж хэлсэн нь зүрхийг минь зүсэг шиг л болсон" гэж бол хэлсэн. Ингээд Даянагийн нүүрний хувирал хувьс хийхийг харсан сэтгүүлч бол "Та хоёр жаргалтай харагдаж байна" гэж хэлсэн. Хариуд нь Даяна "Харж байгаа үсттэй" гэж инээдэг. За гэхдээ энэ "харж байгаа бидтэй" гэдэг үгээрээ яг ямар утгыг илэрхийлэхийг хүссэн бол? За нэг болвол зүгээр л тэр эвгүй нөхцөл байдлыг эвтэйхэн авч гарахын тулд хошигнон хэлсэн. Эсвэл та харж байгаа үсттэй нөхцөл байдал ямар шүү байгааг өөрийнхөө нүдээр харж байгаа бидтэй гэж хэлсэн баха. Миний хувьд бол тэгэж бодож байгаа. Та бүгд юу гэж бодож байна? Эдгээр үгс тэдний гонигт амьдралын эхлэл болж тэдний гэрлэлт хайр дээр биш үүрэг хариуцлага дээр суурилж байгааг сануулсан хүйтэн үгс байсан. Дээр нь хожим нь тэднийг цасны дараачаас "Анхнаасаа хайртай байгаагүй юм байна штэ. Тийм болохоор л эдгээр үгсийг хэлсэн байна" гэдэг нотлохоо болсон. За тэгвэл яг тэр мөчөд Даяна битгийх л ард түмэн хүртэл зочирсон. Ингээд яагаад ханхүү Чарльз ийм үгийг хэлв гэдэг дээр хэд хэдэн гаргалгаа гаргаж ярих болсон. Эхнийх нь ханхүү 3 дугаар Чарльз Камилад хайртай байсан. Өөрийнхөө хайртай эмэгтэйдээ хайртай гэж хэлж чадахгүй байхад хайргүй хүндээ хайртай гэж хэлхийг хүсээгүй учраас ингэж хэлсэн гэж тайлбарладаг хүмүүс байгаа. За дараачих нь үүрэг дээр тулгуурлан босж байгаа гэрлэлт. Ийм байр суурьтай байсан учраас түүнд хайртай гэж хэлхээс татгалзсан.
За дараачих нь бол 3 дугаар Чарльз хаан хитрхи их боддог. Тийм учраас философийн талаас хайр гэдэг маш өргөн ойлголт учраас зүгээр л ингэж хэлсэн. Тийм амар томоор хүлээж аваад ах зүйл биш шүү дээ гэдэг байдлаар хүлээж авч ярьдаг хүмүүс бас байсан. За ингээд энэ үеэс Даяна 3 дугаар Чарльз хаан хүүгийн сэтгэлд өөр хэн нэгэн байж магадгүй байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Тэгвэл түүний хайртай Камила гэгч яг хэн юм болоо? Түүний талаар хэдүүлээ арай дэлгэрэнгүй ярьцгаая. Камила Rosemary Shondan 1947 оны 7 сарын 17-ны өдөр Лондонд төрсөн. Гэр бүлийнх нь East Sussex-т эдлэн газартай дээд давхаргын язгууртан байж. Камилагийн аав Брюс Shondan дэлхийн 2 дугаар дайны баатар цэргийн офицер хүн байсан. За тэрээр олвол германчуудад олцлогдоод явсныхаа дараа яг тэр олцлогдсон газраасаа хинээч тусламжгүйгээр өөрөө оргон цухтаа чадсан гайхалтай түүхтэй мэн лээ. Тэрээр дэлхийн 2 дугаар дайнаас буцаж ирснийхаа дараачаас Дарсны 8 эрхэлж явандаа East Sussex-ийн дид захирагч болсон байгаа. За харин ээжийнхэн тухайд гэвэл Rosalind Maud Cubitt гэх язгууртан 3 дугаар Baron Ashcombe-ийн охин байсан. За бас нэгэн сонирхолтой факт байгаа. Юу гэхээр Камилагийн ээжийн талынх нь Илэн цөвөө байгаа хгүй Томас Cubitt гэх нэртэй. За тэр Томас Cubitt болвол Лондонгийн олон жилийн настай хэд хэдэн алдартай барилгуудыг барьсан. Түүнийхээ дээр Buckingham ордны яг тэр зүүн тагт нь санагдж байна. Зүүн тагт нь хааны гэр бүлийнхэн ард иргэдтэйгээ гарч ирээд мэндэлдэг тагт байдаг да алдартай тагт. За тэр тагтыг болвол барьсан хүн юм байна. Тийм болохоор одоо болвол Камила хатан өөрийнхөө Илэн цөвөөгийн барьсан тэрхүү тагтан дээрээс ард иргэдтэйгээ мэндчилдэг гэсэн үг. За мөн нэг сонирхолтой зүйл байна. Юу гэхээр Камилагийн ээжийнх нь имээ гэхээр Камилагийн хувьд бол өндөр имээ. За тэр өндөр имээ нь Алис Кэпл гэх хүн байсан. Тэр Алис Кэпл болвол 3 дугаар Чарльз хаан хүүгийн өвөөгийн өвөө буюу Илэн цөвөө 7 дугаар Эдвардын нууц амраг гэр бүлээс гадуур харилцаатай байсан эмэгтэй байсан. За тэр хоёр олвол олон нийт тэр чигтээ мэддэг, бүгд л мэддэг байсан тийм алдартай харилцаатай хүмүүс байсан гэж аа. Тэр битгий хэл 7 дугаар Эдвард хааныг өөд болох үед хүртэл түүнтэй харилцаатай хിവэр байсан. Тийм урт хугацааны түүхтэй хүмүүс юм байна. За тийм болохоор 3 дугаар Чарльз хаантай Камила хамгийн анхудаа танилцахдаа манай эмээ танаа өвөөд үйлчилж ийсэн штэ гэдэг байдлаар шоолон, шоглож, марцганж байсан юм лээ. За энэ нь бол 3 дугаар Чарльз хаантай нүүр хагарахад маш их тус болсон байж магадгүй. За ямар ч хэлсэн зарим нэг цуу яраагаар бол Алис Кэпл тэр үеэс эхлэн маш их хэмжээний хөрөнгө мөнгийг цуглуулж үр хүүхдүүдтэй үлдээсэн. Тийм болохоор Камила бол маш баян үлдсэн гэж ярьдаг хүмүүс зөндөө байсан. Камилагийн боловсролын тухайд бол Дайанагаас нэг их хол зөрөхгүй тэрээр 5 настай байхдаа Дампсес гэх сургуульд элсэн суралцсан. Түүнийхээ дараа 10 нас хүрээд Queen's Gate сургуульд шилжин суралцаад 16 хүрмэгцээ Швейцарын Finishing School-д явсан. За Дайанагаас ялгаатай нь тэрээр бол Finishing School-ээ төгсөж дуусгасан байгаа. Үүнийхээ дараа 6 сарын хугацаанд Парис руу явж Франц хэл болон Францын уран зохиолыг судалсан. Ингээд эцэст нь 6 сарын дараа бол Лондондоо ирсэн байгаа. Дүнгийн тухайд бол Дайанагаас нэг их ялгархгүй. Хоёулаа адилхан хичээлтэй муу байсан. Тэд O-level гэх шалгалтандаа за Камилагийн тухайд гэвэл нэгээрээ тэнцсэн болвол Даяна 2 удаа унаж 3 дахь дээрээ тэнцсэн байдаг. Үүгээрээ л ялгаатай. Гэхдээ үүнээс цааш одоо төвшний шалгалтыг болвол Камила өхийг ч хүсээгүй, нэмж суралцахыг ч хүсээгүй. Тийм ч учраас тэр ч мөн Даянагийн нэгэн айдал ямар нэгэн их сургуульд сураагүй. Ингээд түүнийг 18 нас хүрдэг жил буюу 1965 оны 3 сарын 25-нд жилийн онцлог дебютант болсон. За энэ дебютант гэдэг нь бол их утга учиртай зүйл юм байна. Английн дээд давхаргын уламжлалт ёслол бөгөөд охид нийгэмд албан ёсоор танилцуулагддаг. Маш том тансаг үдэшлэг зохион байгуулж цагаан хувцс өмсөж оролцдог уламжлалтай. За тэгвэл энэ одоо ёслолоор бол охидыг нөхөрт гарахад бэлэн болсон, гэрлэхэд бэлэн болсон гэдгийг нь илэрхийлэх тийм ёслолын арга хэмжээ юм байна. За энэ 1965 онд нийт 311 охин дебютант болсон.
Ийм уламжлал бүхий үдшилтэд жилийн онцлог дебютант Камила болж чадсан байна. Тэр жилийнхаа хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн ухаалаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн харилцаа сайтай гэх мэтчлэн олон шалгуураар тэр охтыг болол тодорхойлт юм байна лээ. Сонирхолтой нь 1939 онд Камилагийн ээж ч мөн Debutant of the Year буюу жилийн онцлог дебютант болсон. За тийм учраас энэ бол хоёр үе дараалан ийхүү жилийн онцлог дебютант болсон явдал болжээ. Энэ үржлэгний дараагаар Камила West End дүүргийн хэд хэдэн компаниудад нарийн бичгээр ажиллаж байгаад Sibyl, Colfax and John Fowler гэх чимэглэлийн компанид ажилд орсон. За ингэхдээ бол хүлээн авагчаар ажиллаж исэн. За инээдтэй нь гэвэл энэ ажилдаа оройтож очсон буюу үдшилтэд оролцоод, бүжигт оролцоод оройтож ирсэн гэдэг шалтгаанаар ажлаасаа халагдчихсэн юм байна лээ. Эргэн тойрныхон болон найз нөхд нь Камилаг юу гэж ярьдаг байсан гэхээр ажил хийх тийм ч их дуртай байгаагүй. Харин түүний хамаг ухаан санаа бол үдшилэг, бүжиг гэх мэт зүйлүүд дээр бол байдаг байсан гэсэн. За Debutant of the Year буюу жилийн онцлог дебютант болсныхаа дараачаас Камилагийн амьдралд хэрхэн өөрчлөгдсөн гэхээр тэрээр маш олон язгууртан залуучуудын хараанд өртөх болсон. Анхаарлын төвд орох болсон. Ер нь олвол бусад охтууд яг л нийгмийн шаардлагаа дагаад маш тийм даруй, төлөв, чимээгүй, эрх танхи, инхри байхыг хичээдэг байсан бол Камила харин ч эсэргээрээ хөгжилтэй, нүүрэмгий, за хошин шогийн мэдрэмжтэй, иршүүд юм шиг зан ааш гаргаж байсан залуучуудыг маш ихээр догтлуулж залуучуудад маш их таалагддаг байсан байгаа. Юу цаан залуусаа намайг дуудсан уу? Хүүе ямар муухай тоос шороо вэ? Хамаг хувцс муухай. Oh my god! Эчи борайгаа. Чэрнэстэн ялцаасан гуйлгч нүгөө юу? Юу ирүүлээ хөөе. Ингээд тэрээр 1960-аад оны сүүлээр Andrew Parker Bowles гэх залуутай танилцсан. Залуухан царайлаг цэргийн офицер залуу түүнд маш их таалагдаж байсан ч 1970 оны 6 сараас эхлэн гүнж N-ийг та бүгд мэдж байгаа. Гүнж N-тэй давхар харилцаа үүсгэж эхэлсэн нь түүний хувьд сэтгэлийг нь зовоосон асуудал болсон. Камилатай уулзсан хажуугаар гүнж N-тай давхар уулзаад яваад байгаа байхгүй юу? За гүнж N-д үнэхээр хайртай болвол яагаад гүнж N-тай гэрлэж болохгүй юм бэ гэдгсэн чинь тухайн үеийн хааны гэр бүлийн дүрмд олвол католик шашинтай хүнтэй хааны гэр бүлийн гишүүн суухыг хоригддог байсан юм байна. За тийм учраас энэ хоёр бол яагаад ч суух боломжгүй байсан. Гэхдээ зарим хүмүүс бол католик шашин машин гэдэг чинь зүгээр шалтак наад хоёр ч угаасаа тийм дотнож байгаагүй. Эндрүүгийн тухайд Антай зүгээр л уулзаж явах сонирхолтой байсан болохоос ш гэрлэх сонирхолгүй байсан гэж ярьдаг хүмүүс байдаг. За ингээд Камила болон Эндрүү хоёр болвол Эндрүү ч мөн давхар харилцаатай ингэж яваад байгаа штэ. За ингээд салж нийлээд явж байх үедээ 1970-аас 71 оны хооронд тэр хоёрын дундын найз болох Люсия Санта Крузээр дамжуулан 3 дугаар Чарльз санхүүтэй танилцсан. Анх уулзахдаа л өвөө эмээгийнхаа явдлын талаар ярьж хошигнсон гэж би өмнө нь хэлсэндээ. За тэгвэл энэ цовоо сэргэлэн зан нь дотгошоогоо дуугүй, чимээгүй, ганцаардмал 3 дугаар Чарльз санхүүд маш их таалагдсан байна. Өөрийнх нь яг эсрэг туйлын хүн байсан гэсэн. Тийм учраас бие биендээ маш хурдан хугацаанд татагдж, ингээд тэр хоёр танилцсанаас 6 сарын дараа 3 дугаар Чарльз санхүү цэргийн албанд татагдж явснаар тэр хоёрын харилцаа арга буюу дуусгаар болсон. Энэ үед Камила 23 настай, 3 дугаар Чарльз санхүү 22 настай байсан. Гэтэл цэрэгт татагдаад явснаас хойш 2 жилийн дараа буюу 1973 онд тэр хоёрыг гэрлэх гэж байгаа мэдээг хүлээж авсан байгаа. За ямартай ч энэ хоёр гэрлээд 2 хүүхэдтэй болсон. 1974-78 онуудад 2 удаа Камила төрж 2 хүүхэдтэй болсон байгаа. Том хүүхэд нь бол Том, бага хүүхдийг нь бол Лора гэдэг. За ингээд энэ хоёр амьдрах болсон шалтгааны арт, гэрлэх болсон шалтгааны арт бас маш сонирхолтой нэг түүх байдаг юм байна. Эндрүү болвол гүнж Эн рүү гүгээд байгаа давхар харилцаа үүсгээд ингээд яваад байсан нь Камилагийн аав болон Эндрүүгийн аав хоёрт хин хинтэн таалагдаагүй. Тийм учраас хоёр аавууд нь хоорондоо ярилцаж байгаад энэ хоёрыг гэрлэх гэж байгаа гэдэг мэдээг шууд сонин дээр хэвлүүлчихсэн байгаа. Ингээд сонин дээр нэгэнт гараад албан ёсныг болчихсон учраас арга буюу Камилагаас гэрлэе гэж санал тавиад энэ хоёр сүй тавьж инхүү гэрлсэн байгаамаа. 3 дугаар Чарльз бол энэ үед Карибын тэнгист
цэргийн албаа хаагаад явж исэн. Мэдээж хуримд нь оролцож чадаагүй, гэхдээ өөрийнхөө хамгийн их итгэж найддаг байсан Лорд Маунтбаттен гэх хүн гэж ярьжсэн да. За тэр хүн рүүгээ болол надад маш их хэцүү байна. Энэ их хоосрол хизээ нэгэн цагт арилах байхаа гэх утга бүхий захааг бичсэн байдгийн мэн лээ. За ингээд энэ хуримнаас болж зөвхөн 3 дугаар Чарльз гуниглаа зогсохгүй гүнж Айн олвол өөрийн биеэр хурим дээр очисон ч гэсэн тэр ч гэсэн маш ихээр гунигтай харагдсан гэж ийсэн. За ямар ч байсан нэг иймэрхүү байдлаар болол эцэст нь энэ хоёрын хормыг хийсэн байдгийн мэн лээ. Нэг тийм сонирхолтой хачин бас нэг хитрхи галзуурч гэмээр тийм яриа байдаг. Камила болвол гүнж Айн руу гүгээд байгаа Эндрүүд хичээл заахын тулд Энни ах буюу 3 дугаар Чарльз ханхүүтэй албаар харилцаа үүсгэсэн. За тийм ч болохоор ингэж харилцаа үүсгэсэн нь бол хин хинд нь хичээл заах гэсэн тэр дундаа Эндрүүд хичээл заах гэсэн явдал байсан гэж ярьдаг хүмүүс бас байдаг. Галзуу байгааз үнэхээр тэгж бодох юм болов хүн. За тэгээд түүгээр зогсохгүй тэднийг олвол сонирхолтой дөрвөн өнцөгт гэж хүмүүс хүртэл хочилж ярьдаг юм байна лээ. Хурмын дараа болоод 3 дугаар Чарльз ханхүү болон Камила хоёр холбоогоо тасалсан уу гэвэл үгүй. Тэд найзууд хэвээр үлдэхээр шийдсэн. Ингээд цэргээсээ 1976 оны 12 сард 3 дугаар Чарльз ханхүү халагдаж ирсэн. 3 хүрэхгүй жилийн дараа Лорд Маунтбаттен өөд болсноор Камилатай харилцаанд дахиад цэцэглэж эхэлсэн. За тэр үед маш хэцүү байсан учраас 3 дугаар Чарльз ханхүү Камилаг илүү их түшиж тулах болсон. Түүнд илүү их найдаж, түүнд илүү их сэтгэлээ нээж ярих болсон байгаа. Энэ цаг үеэс Камилагийн гэр бүлээс гадуур харилцаа эхэлсэн. Харин нөгөө талд бол 3 дугаар Чарльз ханхүүгийн ирээдүйд хааны гэр бүлийн гишүүд, хааны ордны ажилчид маш ихээр санаа зовж яг сайн таарч тохирох бэрийг хайж исэн. За ингээд 1980 он боллоо. 1980 онд би нөгөө өмнө нь хэлжсэн да 3 дугаар Чарльз хаан Highgrove гих эдлэн газрыг худалдаж аваад органик тариалан тайрж байгаль орчноо хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахыг хичээдгээ гэж. Тэгвэл яг тэнд одоо ийм эдлэн газар худалдаж авсан нь бол зүгээр нэг шийдвэр байгаагүй. Тэр эдлэн газраас нь Камилагийн гэр маш ойрхон, бүр маш ойрхон байсан гинэ. Тийм учраас энэ бол бодлогын чанартай шийдвэр байсан гэж байгаа. За бас нэг сонирхолтой зүйл нь юу байсан гэхээр Камила ч нь өөрөө 3 дугаар Чарльз ханхүүтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд явж байгаа хэрнээ түүний хүсэлтээр түүнд төгс тохирох эхнэрийг хайж исэн. Түүгээр зогсохгүй 3 дугаар Чарльз ханхүүд зөвлөжсэн байгаа. Ингэхдээ Камила хэнийг сонгосон гэсэн чинь Дайана Спенсер. Дайана Спенсерийг Камила 3 дугаар Чарльз хаанд зөвлөж энэ хүн л дээр юм байна гэдэг тэрхүү эцсийн шийдвэрийг гаргахад нь нөлөөсөн байгаамаа. Тэгвэл түүнийг яагаад Дайана Спенсерийг сонгосон гэдэг дээр хит хитэн гаргалгаа байдаг ч гэсэн хэдүүлээ жоохон байж байгаа тэр талаар ярих учраас түүнээс өмнө нэг тийм таамаглалын онол гаргаж ирээд яриадах л та. За одоо бол хэдүүлээ 1980 онд байгаа. Камила 3 дугаар Чарльз хааны хүсэлтээр эхнэрийг нь хайгаад түүнд Дайана Спенсерийг санал болгож байгаа нь 1980 он. Мөн 3 дугаар Чарльз ханхүү болон гүнж Дайана хоёр дахин уулзаж бие биентэйгээ хайрын оч үсэрсэн 1980 он. Тэгэхээр цаг хугацааны хувьд Камила болон 3 дугаар Чарльз хаан хоёр тэгэж ярьж тохиролцсон нь Дайанатай уулзахаас өмнө байсан уу дараа байсан уу гэдг нь тодорхойгүй. Үнэхээр хэрвээ шүү заяа. Хэрвээ битгий уурлаад байгаараа гэхдээ хэрвээ биш дээ те 3 дугаар Чарльз ханхүү болон Камила хоёр хэдийнэ ярьж тохиролцоод хэдийнэ Дайана Спенсерийн талаар судалчихсан түүнийг сонгочихсон байсан учраас дахин уулзсан байх боломжтой юу? Дайана Спенсерийн амьдрал хэдийнэ энэ хоёр хүний ярилцаж тохиролцсны дагуу зурагдчихсан байх боломжтой юу? Энд дээр та бүгд юу гэж бодож байна? Ямар нэгэн яг нөгөө энэ нь эннийхээ дараа байсан штэ гэдэг тодорхой мэдээлэлтэй хүмүүс байвал мөн комент хэсэгт үлдээж өгөөрэй гэж бол би хүсмээр байна. Эсвэл зүгээр л эхнэр болох боломжтой хэд хэдэн хүмүүсийн зураг, ар гэр, за бүх мэдээллийг нь бол харж агаад сонгосон ч гэж болно. За тэгвэл Камила яагаад Дайана Спенсерийг сонгосон бэ гэдэг дээр хэд хэдэн гаргалгаа гаргаж ирж тайлбарладаг. Эхнийх нь бол цаг хугацаа давчуу байсан. За хоёр дахь нь бол Камила өөрөө гэрлэлтэд байсан. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэчихсэн, гэрэлчихсэн эмэгтэй байсан. За гуравт болвол Камилагийн хувьд Дайана 19 настай
ямар ч тийм санаа суугаагүй гинэн цагаахан ер нь олол нэг их санаа зовоод байхаар хүн биш гэж бодсон учраас түүнийг сонгосон. Энэ 3 дахь хэсэг бүлэг хүмүүсийн гаргаж ирж байгаа таамаглал нь шүү дээ тий. За энэ таамаглалт нь хамгийн их өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг хүн болол Камилагийн экс хүргэн ах нь байгаа. Эндрюгийн ах нь гэсэн үг. За тэр олвол Камила хизээж Даянатай нөхөрсөг байгаагүй. За мөн Даяна өөрт нь ямар нэгэн байдлаар хор уршиг муу үр дагавар авчирна, өөрийнх нь дайсан болно гэж хизээж бодоогүй учраас түүнийг сонгосон гэж олол ярьдаг. За ингээд та бүгд мэдээж бодож байгаа ах тий. Зүгээр л тэгвэл тэр үедээ салаад Камила нь энэ 3 дугаар Чарльстайгаа суугаад бүхэл бүтэн хүний амьдралыг тэгж алхахынхаа оронд төвчгүй яасан бэ гэж бодож иж магадгүй. Тэгвэл яг тэр үед хааны гэр бүлийн гишүүд Камилад яагаад дургүй байсан гэхээр өмнө нь хид хідэн залуучуудтай нэр холбогдчихсан байсан. Түүнээс гадна 2-2 хүүхэд төрүүлчихсэн, гэрэлчихсэн хүн учраас хитрхи их туршлагатай гэж үзээд түүнийг онгон биш, ариун биш гэдэг шалтгаанаар болол дургуутсажсэн. За түүнээс гадна гэр бүлээ цуцлуулна гэдэг бол яг тухайн үеийн Англи, тухайн үеийн Британд бол гинт хэрэг шахуу тооцогддог байсан. Бараг л маш муу зүйл хийчихсэн нүгэлтэн мэтэр хүмүүс түүнийг харж ярьдаг байсан үе. Тийм учраас хааны гэр бүлийн гишүүд ерөөсөө түүнийг зөвшөөрөөгүй. За юутайр сүй тавьснаа зарснаас хойш 1 сарын дараа буюу 1981 оны 3 сард 3 дугаар Чарльз ханхүү болон Даяна Спенсер нар хамгийн анх удаа олонний өмнө ил гарсан. Энэ үед Даяна нэлээд ингэрэн задгай хар өнгийн гайхалтай даашинз өмсчихсэн байсан. Гэхдээ энэ нь олвол зарим нэг хүмүүсийг баг зэрэг уурлахад хүргэсэн. За ер нь бол хааны гэр бүлийн гишүүн ийм задгаа хувцалтгүй байна л да. Гэхдээ хэвлэл мэдээлэл ард иргэд түүнд дурлаж орхисон. Үнэхээр үзэгсэлэнтэй байсан учраас түүний гоо сайханг нь биширч ямар гайхалтай байгааг нь хүмүүс магтжээ. Яг уу 2 сарын 24-нд тэд бол анх сүй тавьснаа зарласан да. За ингэж зарлахтаа бол хамт байгаагаар анх удаа олонний өмнө ил гарсан ч гэсэн хамгийн анхны удаа олон нийтийн арга хэмжээнд цугтаа оролцож тийм үйл явдал болсон учраас энэ үеийг нь онцлон ярьсан байгаа шүү. Энэ үед Даяна Спенсер 20 настай байсан бол 3 дугаар Чарльз ханхүү 33 настай, харин Камила Боулес 34 настай 2 хүүхдийн ээж байсан. За энэ үеэр Даяна ажлаасаа гарч Кларенс хауст нүүжчод дараа нь бол Бакинgham ордон руу нүүсэн. Төд удалгүй 3 дугаар сарын 29-нд 3 дугаар Чарльз ханхүү албан ёсны айлчлалаар явхаар болсон. За ингэж явах үед нь бол Даяна Спенсерийн маш ихээр уйлж бүр ингээд дотроосоо уйлаад нулимсэн зогсож чадахгүй, нулимс нь асгарч байгаа бичлэг бол авагдсан байдаг. Тэгвэл яг энэ бичлэг дээр хүмүүс ямар гаргалгаа гаргаж тайлбарлаж исэн гэхээр зүгээр л үнэхээр бие биендээ маш их хайртай, салж хагацж чадахгүй хосууд учраас ингэж уйлж гинэ гэж гаргалгаа гарган тайлбарлаж тэднийг ямар гоё хайр вэ, төгс хайр байна, жинхэнэ хайр байна гэж биччихсэн болвол яг юу болсон гэхээр 3 дугаар Чарльз ханхүү онгоцон суухахаа өмнө Камилатай уцаар ярьж байхыг нь Даяна Спенсер сонссон байгаа. Ингээд 3 дугаар Чарльз ханхүү айлчлалдаа явлаа. Айлчлалдаа явсан хойгуур нь бол Камила Даянаг өдрийн хоолнд дуурайд чи High Road нүүж ирснийхаа дараачаас морь унаж ан хийх үү гэж дахин асуусан. 2-3 удаа асуулгасан эцэст Даяна үгүй хийхгүй гэж хариулсны эцэст залхмаар асуултаа асуухаа болсон байгаа. За Даяна бол хожим нь энэ талаар дурсан ярихтаа юу гэж ярьсан байдаг гэхээр би тэр үед Камила миний нөхөртэй хизээ уулзаж болохоо тандаж байгааг ойлгоход хитрхи залуу байсан гэж дурсан. Ингээд Чарльз ч байхгүй. Дээр нь нөхөр болох хүнийх нь нууц амраг ирээд 9 дэдийн масуугаад хажуугаар нь хааны гэр бүлийн янз бүрийн хатуу чанга дүрм журмыг цээжилж түүнийг нь ягштал барих зэргийг суралцахад 19-20 настай тэр жаахан охинд бол нэлээд хүнд туссан. Ингээд тэрээр булимия буюу идэх эмгэгтэй болсон. Булимия гэх идэх эмгэг нь хит их идчихэд дараа нь жин нэмхээс айж эсвэл хит их идсэндээ гимшин өөрөө хүчээр бөөлжих, туулгах юм уух. За хит их тасгал хийх гэх мэтчлэн янз бүрийн аргаар ходоодон хоолноосоо хурдан салах оролдлого хийдэг маш ноцтой эмгэг байгаа. За түүний идэх эмгэгт нь мөн яг энэ хэвлэл мэдээллийнх нь тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн байж болох үс байгаа.
Яад гэхээр хэвлэл мэдээллийн хүмүүс папарацууд олвол Дайанаг хаанд явна тэр газар нь явж идэг. Бөөн бөөнөрөө явахынхаа хажуугаар элдв дээдийн зүйл асууж юу идэж гин, юу өмсөж гин, юу хийж гин гэдгээр нь хүртэл шүүмжилдэг байсан. За Дайана болвол 3 дугаар Чарльз санхүүтэй сүү тавьсан гэдгээ зарлснаас хойш маш олон удаа хамгийн олон удаа зураг татуулсан хүн болсон. Түүний зургийг нэг зурганд л гэхэд хэдэн сая фунт стерлинг хүртэл хүрэх тохиолдол байдаг байсан учраас хүмүүс амьдралаа авч явахын тулд амьдрах зардлаа олохын тулд ийхүү түүнийг дагдаг байсан маа. Тэр битгий хэл яг энэ үед бүр тэрбумтан папарац хүртэл байсан байгаа хгүй юу? За тэр хэмжээнд хэвлэл мэдээллийнхэн бол папарацуудыг жинхэнэ тижээдэг байсан. За харин тэдний үнгүй ашиглаж ингэж зургийг нь авч байгаа хохирогч нь бол Дайана болж хоцорсон байгаамаа. Дайана болвол хожим нь Эндрю Мортонд өгсөн өөрийнхөө тэрхүү ярианда юу гэж ярьжсэн гэхээр идэх эмгэг маань намайг сүй тавьснаа зарлснаас 7 хоногийн дараачаас эхэлсэн. Нөхөр маань миний бэлхүүс дээр гараа тавьж энэ дарай махлаг байгаа юм шүү. Чи жоохон тарган байна уугүй юу гэж олол хэлсэн. Тэр үгээс болоод л энэ бүх зүйл эхэлсэн гэжсэн. Тэгснээ тэрээр идэх эмгэгийнхаа талаар мөн өөр юу гэж ярьжсэн гэхээр би өдөрт 4-5 удаа хоол иддэг байсан. Сэтгэл санаагаар маш их унах юм бол өдөрт 4-5 удаа хооллож тэгээд өөрийгөө хит их идснээ анзаарах юм бол хүчээр гаргахыг оролддог байсан. Ингэж хит их хооллох нь надад яг л намайг хин нэгэн тэрвэрч өгж байгаа юм шиг надад тийм халуун дулаан мэдрэмжийг өгдөг байсан гэж олол дурсан ярьсан байдгийм байна лээ. Ингээд хуримнаас яг 2-7 хоногийн өмнө 3 дугаар Чарльз ханхүү Кармилад зориулан бугуувч худалдан авсан болохыг нь мэдсэн. За энэ үедээ Дайана болвол яг ханхүүгийн санхүүг зохион байгуулдаг Майкл Колборн гэх залуугийн офисаар ороод гарсан байгаа. Ингээд орохт нь олоо ширээн дээр нь бэлгийн багц байж исэн. Дайана ч юу юм гэд онгоолгоод үзэх гэтэл Майкл битгий үзээрэй гэж хэлсэн. Гэхдээ Дайанад тэр үг бол огтхон сонирн байгаагүй. За тухайн бугуувч нь бол алтан бугуувч байсан бөгөөд дээр нь F болон G үсэг сэлэтэй байсан. За энэ F болон G үсэг нь болохоор яг ямар утгатай үг вэ гэхээр Фред болон Гладис гэдэг нэрний товчлол үсгнүүд юм байна. За тэр хоёр буюу Камила болон 3 дугаар Чарльз ханхүү нар тухайн үедээ The Goon Show гэх BBC-ийн радио нэвтрүүлэгт дуртай байж тийм болохоор тэр шоун дээр гардаг Фред болон Гладис гэх нэрсийг өөрсөндөө нууц нэр болгон зөвхөн өөрсдийнхөө ашигладаг нэр болгон өгсөн байдаг юм байна. За тэр нэрнийхээ товчлол үсгнүүдийг инхүү сэлвсэн байжээ. За ямар ч байсан Дайана бол инхүү бугуувчиг хармагцаал хинд өгөх гэж байгааг нь шууд гадарлсан гэжсэн. Тэгэж зогсохгүй нэг орой 3 дугаар Чарльз ханхүү угаалгын өрөөнд хин нэгэнтэй уцаар ярьж байхыг нь сонссон. Тэрээр юу ч болсон бай би чамд хайртай гэж бол хэлж ийсэн. Өөрийгөө энэ талаар сонссон гэдгийг Дайана хэлээд тэр хоёрын дунд нэлээд том маргалдаан болсон гэжсэн. Ингээд хурмаач хийж амжаагүй дөнгөж 20 хүрсэн охинд 30 гарсан нөхрийнх нь асуудал дэндүү хүн санагдчихсан учраас тэрээр өөрийнхөө хоёр эгчтэйгээ уулзсан цай ууж байхдаа би энэ хурмыг хийж чадахгүй юм шиг байна. Би түүнтэй гэрлэж чадахгүй юм шиг байна. Үнэхээр итгэхийн аргагүй хэцүү байна гэж олол хэлсэн. Гэхдээ хоёр эгч нь харамсалтай нь чиний царай хэдийнэ аяга болон жижиг альчуурууд дээр хэвлэгдчихсэн байгаа. Одоо боли, одоо харамсаж гин, одоо хийж чадахгүй гэхэд хитрхи оройтчихсан байна гэж олол хэлсэн маа. За энэ үед нь олол Дайана за мэдээж оройтчихсан юм байна. Одоо би энэ хүнтэй суухаас өөр аргагүй байна гэж олол шийдсэн. Ингээд 1981 оны 8 сарын 29-ний өдөр тэдний хурим болсон. Гэхдээ хуримнаас 2 хоногийн өмнө Камилад өнөөх авсан бугуувчаа бэлгэлсэн гэж байгаа. Энэ талаар хожим нь Дайана юу гэж ярьдаг гэхээр тэр Камилад бугуувчаа даваа гарагт бэлэглээд 5 гарагт нь надтай гэрэлсэн гэж хэлсэн. Мөн тэрээр юу гэж хэлсэн гэхээр би Чарльзаас наад бугуувчаа Камилад битгий өгөлдөө гэж маш ихээр гуйсан. Гуйж говшиж уйлсан. Гэхдээ тэр өөрөөр зүтгэсээр байсан. Тэгэхэд нь би арга буюу түүнээс яагаад надад үнэнч байж болдоггүй юм бэ гэж асуухад тэр надад юу ч хэлээгүй. Энэ нь аль хэдийн шийдвэрээ гаргасан хүний үйлдэл байсан гэж олол ярьсан. За тэгвэл нөгөө талаас 3 дугаар Чарльз ханхүү энэ бэлгийнхаа талаар юу гэж тайлбарладаг гэхээр өөрийнхөө уулздаг байсан бүх эмэгтэйчүүдтэй салалтын бэлэг болгож ийхүү бэлэг бэлдсэн нь энэ байсан. Түүний нэг нь л зүгээр Камилагийн энэ бугуувч байсан юм а гэж олол тайлбарлсан байдаг.
За тэгвэл энэ байр сууриа тэрээр өөрийнхөө намтар номон дээр хүртэл бичиж үлдээсэн. За түүнээс гадна Netflix-ийн маш олон бүлэгтээ The Crown гэх цуврал байгаа. Мэдээж та бүгдийн зарим нэг хүмүүс нь бол үзцгээсэн бах гэж бодож байгаа. Хэрвээ би цаг зав гарах юм бол тэр цувралыг заавал үзнэ гэж бодож байгаа. Үнэхээр гоё цуврал гэжсэн. За тэр цуврал дээр хүртэл энэ талаас нь харуулсан гэжсэн. Хамгийн онцгой нь Камила энэ салалтын бэлгээ байнга зүүдэг байсан. Маш олон удаа зүүж байгааг нь Даяна харж исэн. За түүгээр зогсохгүй зураг нь хүртэл авагдаад тавигдчихсан. Тэгэхээр энэ бугуувчаа тэхээс тэг гэж байгаа юм шиг зүүж исэн байгаа байхгүй юу? За ингээд хурмын өмнөх шөнө. Хурмын өмнөх шөнө буюу 7 сарын 28-ны мегмар гарагийн шөнө. 3 дугаар Чарльз ханхуу эцсийн удаа Камилаг бодож шүнжэнгөө уйлсан. Энэ нь олвол Даяанаг маш их шархлуулж байсан. За тийм ч учраас түүний идэх эмгэгийг нилээн хурцдуулсан гэж байгаа. Нилээн юм идэхэд хүрэгжсэн. Маш хэцүү нөхцөл байдал бий болсон байгаа. Энэ мөчөөс Даяна юу гэж ойлгосон гэхээр за энэ хоёр хүний дунд олвол би юу ч хийгээд чадахгүй юм байна. Би энэ хүний сэтгэлийг хизээж эргүүлж чадахгүй юм байна. Надаас шалтгааллах зүйл юу ч байхгүй юм байна гэдгийг ойлгосон байгаа. За ингээд хурмын өдөр. Зууны хамгийн сайхан хурим болж хааны гэр бүлийн төгс хайр эцэст нь гэрлэлтээр төгсөж амар сайхандаа жаргах нь гэж олон нийт бодож исэн бол яг тэр хурмын гол эзэд болох 3 дугаар Чарльз ханхуу болон гүнж Даяна нар гаднаа инээж дотроо уйлцгааж исэн юм. За тэднийг болвол дэлхийн нийтээр 750 сая хүн телевизээрээ үзэж маш олон сая хүмүүс гудамжиндаа гарч ирэн тэдэнд хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж байлаа. За ингэжэл тэрээр хааны гэр бүлд хамгийн анхны хөлсөөр ажиллаж байсан гүнж болж Princess of Wales буюу Wales-ийн гүнж гэдэг цолоо хүртсэн байгаа. Бас сараар Broadlands-гийн ханхуу Филипп болон 2 дугаар Элизабет нар мөн л бас сараа өнгөрөөж байсан эдлэн дээр очиж 3 хоноод 11 хоног газар дундын тэнгисээр аялаж байгаад Шотландын Балморал ордонд хэсэг хугацааг өнгөрөөсөн. За энэ хөлөг онгоцон дээр олвол 200 гаруй багийн ажилчид 21 тэнгисийн цэргийн офицер дагалдан явсан байгаа. За энэ үед л ханхуу Чарльз болон гүнж Даяна нар өөр хоорондоо ямар нэгэн тийм ижил төстэй зүйл байхгүй байгааг анзаарсан. Яагаад гэхээр ханхуу Чарльзын тухайд гэвэл тэрээр маш олон номнууд, зургийн хэрэгсэл, будгууд гэх мэтчлэн яг л амралтанд явж байгаа аятай зөвхөн өөрийгөө хөгжөөх юмнуудаа, зөвхөн өөрийнхөө дуртай юмнуудаа аваад явчихсан. Харин нөгөө талд бол гүнж Даяна яаж исэн гэхээр нөхөртөөгөө бас сараа тэмдэглэхээр явж ийн баяр хөөртэй аз жаргалтайгаар романтик орчин бүрдүүлэхийг хүссэн боловч Чарльз ханхуу нэг л их зураг зурсан, нэг л их ном уншсан, нэг иймэрхүү байдалтай цаг хугацааг өнгөрөөж исэн. За энэ нь бол Даяна гүнжийн санаа зовнил хямралыг нь мөн л нэмсэн явдал болсон байгаа. Мөн энэ хөлөг онгоцон дээр маш сонирхолтой нэг 2-3 зүйл болсон нь юу байсан гэхээр эхнийх нь бол Чарльз ханхуугийн тэмдэглэлийн дэвтрийн завсраас Камилагийн 2 ширхэг зураг унсан явдал байсан. За тэрээр бол дэвтрийн завсар Камилагийн 2 ширхэг зургийг хадгалаад явж исэн чинь нөгөөх нь унчихсан байгаа. За түүнээс гадна эрэгтэй хүмүүс нэг юм цамцандаа кафлингс гэдэг зүйл зөөдөг штеп. За би монголоор юу гэж хэлхийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн та бүгдээ зургийг нь оруулаад харуулчихъя. За ийм алтан кафлингс бол зүүсэн. Гэхдээ энэ нь Chanel-ийнх байгаагүй ч CC гэдэг 2 ширхэг C үсэг силэтэй байсан гэж байгаа. Гэхдээ энэ нь бол Chanel-ийн тэр лого байгаагүй. Зүгээр C үсэг ингээ силэтэй байсан. Энэ нь Camilla Charles гэдгийн товчилсан CC үсгүүд нь байсан баха гэж бол Даяна хүлээж авсан байгаа. За ингээд Балморал ордонд ирлээ. За Балморал ордонд ирсний дараачаас шууд сэтгэл зүйч дуудсан гэж хэлсэн. Ямар хэцүү байсан болоод аяллаасаа ирээд сэтгэл зүйч дуутгав дээ. Тэгтэл Чарльз ханхуу болохоор юу хийсэн гэхээр өөрийнхөө нөгөө санхүүгийн зөвлөх болох Майклыг Балморал ордонд дуудаж ирүүлээд өөрөө ан хийхээр явчихсан байна. За гүнж Даяна болвол өмнө нь мэдээж Камилатай уулзж исэн, Камила ч гэсэн түүнээс маш их зүйлийг тандаж асууж исэн учраас ан гэдэг зүйлийн ард юу байж болох уу гэдгийг мэдээж ургуулan бодох нь тодорхой. Ингээд тэрээр 6 цагийн турш тасралтгүй уйлсан байгаа. Энэ тэнгээр явж, алхаж, уйлж, дуулж, хашгичж ингэж явсаар 6 цагийн хугацааг өнгөрөөгөөд эцэст нь дээш орж амарлаа гэд гараад явсан. Майкл олвол
Чарльз ханхүү Чарльзыг буцаж ирэх үед нь гүнж Даяна 6 цагийн турш тасралтгүй уйллаа гэж хэлэхэд нь ханхүү Чарльз яагаад гэд бүр ингээ маш их гайхаж хүлээж авсан байгаа. Би Даянаг надаас Камилагийн талаар асуухад нь надад одоо чамаас өөр хүн байхгүй гэж хэлсэн. Ингэж хэлсэн хангалттай юм биш үү гэдэг байр суурьтай байсан болохоор тэгж их гайхаж хүлээж авсан байгаа. Уул нь бол яг үнэн л байсан юм байна лээ л дээ. Гэхдээ Даяна болол түүнд нь итгэж чадаагүй. За ингээд бас сараас буцаж ирлээ. Бас сараас буцаж ирмэгц ард иргэд олвол тэдэнд баяр хүргэж, тэдэнд аз жаргалыг өрөөх гэж маш олуулаад цуглардаг болсон. Тэр хоёр хаан л явна, тэнд маш олон хүмүүс тэднийг бүчин авдаг болсон. Ингэхдээ нэг жижигхэн гудамжинд хүртэл сая гаруй хүн цугларч, за бүр аюултай нөхцөл байдал үүсгүүдээ гэх хэмжээний байжээ. Ингэхдээ гэрэлсэн цагаас хойш олвол 3 дугаар Чарльз ханхүүг хүмүүс бараг л тоохоо болчихсон. Харин гүнж Даяна болвол арт түмний сэтгэлд арт түмний гүнж гэдгээрээ хэдийнэ заларчихсан байсан. Бараг л одоо нөгөө нэг тэр намтар судлаачдын ярьж байгаагаар 3 дугаар Чарльз ханхүүд энэ номыг цаад гүнж Даянад дамжуулчих, түүнд бэлэг болгож өгч байгаа гэж өгөх нь холгүй. Түүнийг болвол хинч тоохоо болсон. За энэнд нь олвол ханхүү Чарльз өөрөө маш дургүй байсан. За энэ бүх цаг хугацаанд олвол ийм олон хүн цуглараад бүчээд ингээд явж байгаа штэ. Мэдээж маш их халуун түүний дээр идэх эмгэгээсээ болоод гүнж Даяна болвол юм идэж харагддаггүй байсан. За бүр зарим ажилчид нь хүртэл түүний юм идэж байгааг хизээж харж байгаагүй гэж хүртэл ярьж исэн. Тэгэхээр огт юм иддэггүй зөвхөн өлөө шоколадаар дараал ингээд яваад байдаг байсан байгаа. Тийм болохоор иймэрхүү уулзалтуудын үеэр тэрээр хэд хэдэн удаа ухаан алдаж унсан тохиолдол гарсан. За гэхдээ зарим хүмүүс бол маш муухайгаар бодож исэн байлээ. Халуун байсан, ядарсан, туйлдсан, залхсан болохоор тэндээс зугтахын тулд хэрэгэлсэн арга нь байхаа гэж бодож ярьж исэн гэж байгаа байхгүй юу. За ингээд 1981 онд Highgrove нүүж очоод 11 сарын 5-нд нь Даяна жирэмсэн гэдгээ зарлаж 1982 оны 6 сарын 21-нд Сент Мэригийн эмнэлэгт Вильям төрсөн байгаа. 1982 онд Вильямыг тээж байхдаа Даяна бол Сандрын хаамын эдлэн газрын за тэр шатнаас нь бол өөрөө шатны уран унжсэн гэсэн. Ингэхдээ бол маш их тийм сэтгэл зүйн зовнил дарамттай, сэтгэл нь өөрөө хямарчсан байсан учраас амиа хорлох зорилготой байсан юм байна лээ. Амиа хорлохын тулд ийхүү шатны уран унсан ч азар ханхүү Вильям болон өөрт нь ямар нэгэн хүнд хохирол учраагүй хитгэн газар нь хөхрөөдөл өнгөрсөн гэжсэн. Ингээд Вильям ханхүү төрсний дараа Даяна гих ард түмний хайр бол бүр хязгааргүй болж эхэлсэн. За түүнийг төрөөд нэг их удаагүй сар гаргахны дараачаас 3 дугаар Чарльз ханхүү болон Даяна нар Австрали явах шаардлагатай болсон юм байна. Ингэхдээ Даяна болвол хизээж хүүхдээ орхихгүй гэж шахсаар байгаад эцэст нь хүүгээ дагуулж авч чадсан. Энэ үед яг тэр Австрали, Шинэ Зеландын хүмүүс олвол Даяна Мания гих нэрээр түүнийг нэрлэж, түүнтэй л уулзах гэж, түүнийг л харах гэж маш олноороо цуглаж исэн. За гэтэл ханхүү Хариг болвол 3 дугаар Чарльз ханхүү юу гэж бодож исэн гэхээр охин байх ёстой гэж бодож исэн байгаа байхгүй юу. Тэгтэл хүү гараад ирсэн. Тэгсэн чинь хамгийн анхны хэлсэн үг нь юу байсан гэхээр хүү юм бэ штэ. Ядаж байхад яг л Спенсерийнхнийг дуурайгаад үсэн хүртэл улбар шар байх юм гэж хэлсэн баа. За ингээд нэрээ яг энэ хэлсэн үгийг нь сонсмогцоо би бол боцсоохгүй яалтачгүй одоо нөгөө нэг ханхүү Вильям болон ханхүү Харийн нарыг харах юм бол нэрээ яалтачгүй улаан хүрэн үстэй нөгөө шаргал үсийг чинь улаан хүрэн үс гэж ярьдаг штэ. За тийм үстэй байсан. Тэгэхээр энэ нь бол ээжийнх нь ген өвлөгдсөн байгаа байхгүй юу. За энийг нь сонсчгоо Даяна болвол бидний гэрлэлт энэ хүрээд ингээд дуусч байгаа юм байна да гэж бодсон гэж аа. Гэрлээд дуусгасан байсан харилцааг нь бол Камила өөрөө дахиж эхлүүлэхээр оролдож эхэлсэн. За Камилагийн экс хүргэн ах нь бол Камила өөрөө Даянатай дотносох гэж хичээж эхэлсэн гэж аа. Гэхдээ Камила бол хизээж Даянад тийм амар илгэмсэг, тийм амар нөхөрсөг бол хандаж байгаагүй гэж хэлсэн байгаа. За ингээд 1986 Хари 2 орчим хүрэх гэж байх үед бол ханхүү Чарльз болон Камила нарын гэр бүлээс гадуур харилцаа дахин эхэлсэн. За энэ үед бол та бүгд бодож байгаа ах тий. За нөгөө нэг Эндрю яасан бэ? Энэ хүн ер нь мэддгийм үү, мэддгүй юм уу? Яг юу бодож яваад байдгийг ингээд. За тэгвэл Эндрю болвол энэ харилцааг мэддэг байсан. Гэхдээ тэрээр өөрөө маш олон гэр бүлээс гадуур харилцаа үүсгдэг байсан учраас
түүнд чимээгүй байх нь хамгийн ухаалаг шийдвэр байсан. Түүнээс гадна тушаал дэвших. За нийгмийн хүрээлэл дундаа жоохон өөртөө одоо ахиц гаргахад өөрийнх нь эхнэр ханхүү ирээдүйн хаан болох хүнтэй тийм харилцаатай байх нь бол түүнд таалагддаг байсан гэж ярьдаг хүмүүс ч бас байдгийн байна лээ. За ямар ч байсан мэддэг байсны хувьд бол баталгаатай мэддэг байсан гэсэн. За харин энэ үеэс эхлэн Даяна гүнж болвол өөрийнхөө морь унах хичээлийн багш болох Джеймс Хэвиттэй гэр бүлээс гадуур харилцаа эхлүүлсэн. Энэ харилцаа нь бол 1986 оноос 1991 онуудын хооронд болсон байна. За энэ харилцааг нь ханхүү Чарльз мэддэг байсан уу гэвэл мэддэг байсан. Бүр хүлээн зөвшөөрчихсөн байсан. За энэ талаар бол гүнжийн өөрийнх нь бие хамгаалагч болох Ken Wofford гэх залуу гэрчлэн ярьсан. За ханхүү Чарльз бол энэ талаар мэднэ нана гэд ингэ ярьсан байгаа. За түүнээс гадна зохиолч Анна Пастернак гэх эмэгтэй мөн ижил зүйл ярьдаг. Ханхүү Чарльзын тухайд гүнжийг маш их хэмжээгээр анхаарал халамж шаарддаг. За тийм учраас түүнд Джеймс гэх залуу байгаа нь өөрт нь ирэх дарамтыг, өөрт нь болон Камила нарт ирэх дарамтыг багасгаж өгдөг. Учраас түүнийг нь бол хүлээн зөвшөөрчихсөн байсан юм байна лээ. За гүнж Даянагийн энэ харилцаа ойролцоогоор 5 жил орчим үргэлжлээд эцэст нь Джеймс Персийн дайнд мордохоор болсноор харилцаа албан ёсоор тасарсан байгаа. Дуусгар болсон байгаа. За тэгвэл гүнж Даянач гэр бүлээс гадуур харилцаатай байна. Ханхүү Чарльз ч гэр бүлээс гадуур харилцаатай байна. Тэднэрийн биднэрт үзүүлээд байгаа энэ жинхэнэ хайр, энэ төгс хайр чинь яг үнэндээ худал хуурмаг зүйл юм биш үү? Үнэхээр гүнж Даяна гэр бүлээс гадуур харилцаатай байсан бол ханхүү Харигийн аав нь хэн бэ? Ханхүү Хари яг ханхүү Чарльзын хүүхэд нь мөн үү гэдэг байдлаар хүмүүс цуурч янз бүрээр сэжиглэж таамаг гаргаж эхэлсэн. За гэхдээ ханхүү Хари бол 1984 онд төрсөн. Харин энэ Джеймс гэх залуутайгаа бол 1986 оноос эхлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учраас мэдээж л одоо ханхүү Чарльзын хүү болж таарж байгаа. За 1986 онд мэдээж өөрөө мөн бас гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаа. За тэгэнгүүтээ Чарльз ханхүүг мөн Камилатай гэр бүлээс гадуур харилцаатай байгааг мэдж байгаа. Явандаа тэр хоёр дотн харилцаа битгий хэл бараг хоорондоо юм дуурхаач болцгоосон. Ингээд 3 жилийн хугацаанд Даяна гүнж ажиглаж байгаад эцэст нь түүнтэй нүүр тулахар болсон байгаа. Ингээд Камилагийн эгчийнхэн төрсөн өдөр дээр Даяна гүнж очиод Камилатай хамгийн анх удаа нүүрэлдэж уулзсан. Ингэхдээ нэлээд ширүүнээр уулзсан байгаа. Тэр төрсөн өдөрт нь Даяна гүнжийг ирнэ гэж хинч тооцоолоогүй. За ингээд очиход олвол Чарльз ханхүү, Камила болон өөр нэгэн хүн гуруулаа маш дотноор юм яриа зогсож байгааг тэр анзаарсан. За ингээд Камиладаар очиж уулзсан. За Камилад бол би та хоёрын дунд юу болоод байгааг мэдж байгаа шүү. Намайг тэнэг хүн гэж битээ бодоорой гэж бол хэлсэн. За хариуд нь бол Камила бүх дэлхийн залуучууд чамд дурлаж байна штэ. Дээр нь чамд 2 хөөрхөн хүүхэд чинь байна. Өөр чамд юу хэрэгтэй гэд асуусан ба. Тэгт нь олвол Даяна гүнж би нөхрөө аммаар байна гэж төвчж Камилад хэлсэн. За гэхдээ эцэст нь гүнж Даянагийн би нөхрөө аммаар байна гэж зориглон хэлсэн үг нь тэдний гэрлэлтийг цуцлуулахад шууд нөлөөлчихсөн. Ингээд 1992 онд 2 утасны ярианы бичлэг ил болсон байгаа. За эхнийх нь бол Scooby Gate. Scooby Gate нь бол гүнж Даянатай холбоотой. Яагаад ингэж нэрлсэн нь бол яриан дундаа та бүгдэд ойлгомжтой болох болов гэж бодож байна. 1989 оны 12 сарын 31-ний өдөр гүнж Даяна болвол өөрийн багын найз Джеймс Гилбитэйгээ 30-аад минут шүн дунд уцаар ярьсан. За тэднийг бол зарим хэвлэл мэдээллийн мэдээллүүд дээр амаргууд байсан гэдэг тийм мэдээллүүд байдаг. Гэхдээ хин нь үүнийг бол үгүйсгэсэн. Эн чинь 1989 он гэдэг чинь гүнж Даяна бол тэртээ тэргүй Джеймс гэх өөр нөгөө нэг морь унах хичээлийг заадаг багштайгаа гэр бүлээс гадуур харилцаатай байсан учраас эдний дунд ямар нэгэн харилцаа бол байхгүй байсан бах гэж миний хувьд бол бодсон. За ингээд шүүн дунд 30-аад минутын хугацаанд ярихдаа Джеймс Гилби 53 удаа гүнж Даянаг Scooby гэж ол дуудсан. Инхрийлж хочилж байгаа тийм нэр болгож ингэж дуудсан байгаа. За түүнээс гадна 14 удаа Доорлин буюу хонгор минь гэж ярьсан байгаа. За энэ ярианд яг юу яригдсан гэхээр гүнж Даяна би өнөөдрийг хүртэл маш их зүйлийг энэ гэр бүлийн төлөө хийсэн. Гэхдээ эцэст нь би ийм зүйлийг хүртэж байгаа мó
Би ийм зүйлийг л хүртэх гэж өдийг хүртэл хичээсэн юм уу? Нөхөр маань миний амьдралыг үнэхээр там шиг болгодог, намайг үнэхээр тамлах шиг болдог. Надад маш их хэцүү байна. Дээр нь би жирэмсэн болохоос үнэхээр их айж гэн гэжсэн. За энэ жирэмсэн болохоос үнэхээр их айж гэн гэдэг үгэн дээр нь л хүмүүс тоглолт хийгээд энэ хоёр чинь дотн юм байна. Энэ хоёр чинь гэр бүлээс гадуур харилцаатай давхар амаргууд байсан юм байна гэдэг зүйлийг гаргаж ирж яриад байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө Джеймсээс жирэмсэн болохоос айж гэн гэж ярьсан ч гэж бас болно штэ. За тийм бахад бол түүнийг амаргана гэд ингээд гаргаж ирж ярьж байгаа хүмүүс бас байгаа. За ямар ч байсан хариуд нь олвол Гилби юу гэж ярьж исэн гэхээр би 48 цагийн дотор чиний хажууд очисон байна. Тэгээд хоёлаа уулзцгаая гэж олол хэлсэн. Хариуд нь гүнж Даяна чи энэ дэлхийн хамгийн сайн хүн шүү гэх утгагүй зүйлсийг ярьсан ийм 30-аад минутын ярианы бичлэг задарсан байгаа. За энэ бичлэгийг нь бол 1992 оны 8 сарын 23-ны өдөр Британий The Sun гэх сонин үг үсэггүй бичиж нийтэлсэн байгаа. Түүгээр зогсохгүй тусгай утасны дугаар нээгээд энэ хоёрын яриг сонсомоор байвал мөнгө төлөөд сонсож болно гэдгээр ингэж тусгай дугаар хүртэл нээсэн байгаа байхгүй юу? Нийт 60 гаруй мянган хүн сонсож $150 мянган олсон гэжсэн. Хууль бусаар олж авсан бичлэгээсээ ийм их хэмжээний ашгийг хийсэн байгаа. За энэ бичлэг яагаад ил болсон бэ? Хэн энэ бичлэгийг бичсэн гэдэг дээр маш том асуултын тэмдэг гарч ирэн тийм үү? Тэгтэл энэ бол гүнж Даянагийн нэг тийм эвгүй фэн нь түүний утасны бичлэгийг радио долгион ашиглан бичиж авсан гэж олол өөрөө ярьсан. Гэхдээ энэ дуудлага бол зүгээр нэг радио долгион ашиглаад гэрээсээ ингэж оролцож байгаад хийчих юм бишээ. Энэ бол угаасаа гүнж Даянагийн утасныхан тэр шугамд нь шууд холболттой байсан гэдгийг нь нотолж гаргаж ирсэн байгаа. Түүний нөгөө бие хамгаалагч Кен гэж залуу байгаад байгаа штэ. За тэр залуу энэ ярианы бичлэг нь засгийн газрын холбооны байгууллагаас задарсан. Тэд олвол энэ ярианы бичлэгийг хийгээд хэвлэл мэдээллийнхэнд задлсан байх гэж гэрчилсэн байгаа. За магадгүй Чарльзын түүнээс салах гэсэн нэг бас явуургүй аргуудынх нь нэг байж болох юм. Ганцхан сарын дараа буюу 1993 оны 1 сарын 17-ны өдөр Camilla Gate гэх бичлэг нь ярианы бичлэг нь задарсан байгаа. За тэр нь бүр хаард заяо. Юун энэ Даяна гүнжийн энэ Scooby Gate. За тэр Camilla Gate бол үнэхээр солиотой юм байна лээ. Ханхуу Чарльз Камилатай бол гэр бүлээс гадуур харилцаатай байгаа. Гэхдээ гүнж Даянатай гэрэлсэн хിവэр байх цаг хугацаанд буюу 1989 оны 12 сарын 18-ны орой утсаар ойролцоогоор 6 минут орчим ярьсан байгаа. За ингээд эхэндээ болвол Оксфордын илтгэлийн талаар ярьж сүүлдээ тэдний яриа нэлээд халуун дотн болж эхэлсэн. Ханхуу Чарльз юу гэж хэлсэн гэхээр надад чи 7 хоногт хэд хэдэн удаа хэрэгтэй байна. 100 удаа уулзах биш илүү их хамт баймаар байна гэсэн утга бүхий зүйлийг хэлсэн. Хариуд нь Камила бол надад ч гэсэн. Надад бол чи бүхий л цаг хугацаанд хэрэгтэй гэсэн маа. Ингэхт нь Чарльз юу гэжсэн гэхээр би зүгээр л чиний хувцсан дотор амьдарчих юмсан. What? Хувцсан дотор амьдарчих юмсан. Энэ үед нь Камила инээгээд тэгвэл чи юу болж таарах вэ гэж асуусан. Чарльз хариуд нь тампон л болох байх. Ийм хувь тавилан л ирэх байлгүй. Гэхдээ нь Камила инээж тэнэг гэдэг нь. Гэхдээ гайхалтай санаа байна. Чарльз хариуд нь миний хувь заяа 0-д усанд хаягдан эргэлдэх байлгүй. Гэхдээ хизээж бууж өгөхгүй. Урсаж явуулгүйгээр эргэлцээр байх болно. Гэсэн чинь Камила хариуд нь учиргүй их инээгээд магадгүй дахин хайрцаглагдаад ирэх байх гэдгсэн чинь Чарльз ханхуу юу гэжсэн гэхээр ямар хайрцаг? Камила хариуд нь дахин шинэ хайрцаг тампон болоод ирэх байх. Ингэжл үргэлжлэх байх гэх мэтээр ярьсан байгаамаа. За үүнийг нь сонсчоод хүмүүс олвол түүнийг бүр ингэж элэг дог болгосон заяо. Юун тампон бэ? Бүхэл бүтэн улсын хаан бэжж гэр бүлээс гадуур харилцаатай хүүхнийхээ тампон болъё гэд ингэ ярьж явах юм уу гэд. Түүнээс хойш Лондонгийн эмийн сангуудаас охтууд тампон худалдаж авах үедээ нэг Принц Чарльз худалдаж авъя гэж олол хошигнон доогддог болсон юм байна лээ. Нэг хайрцаг Tampax биш, нэг хайрцаг ханхуу Чарльзыг худалдаж авъя гэж олол түүнийг элэг дог болгон ярьцгаадаг. Яг энэ явдал олвол 2 дугаар Элизабет хатны чихэнд хүрэх нь тодорхой. Ингээд хүрэхдээ олвол 2 дугаар Элизабет хатан энэ амьдралдаа мэдэрч байгаагүй маш их ичгүүрийг мэдэрсэн гэж байгаа. Тэнгүүтээ ханхуу Филиппийн тухайд хэрвээ Чарльз ухаантай хүн болвол Даяна гүнжийг Камилагаар хизээч солихгүй гэж олвол ярьж исэн.
Гэхдээ эцэст нь тэрээр хэнийг хинээр салсан гэдгийг та бүгд сайн мэдж байгаа. За ингээд гүнж Даяна нэг хэсгэл хүмүүст маш ихээр шүүмжлүүлээд нөгөө ардын гүнж гэдэг нэр хүнд нь жоохон дайвалцаад ирэх энэ үед нь олол иймэрхүү Камила Гейт гихт утасны бичлэг ил гарснаар нөгөө хүмүүс буцаад Даяна гүнжийг өмөөрч тэднийг болвол бүр үгийн мухагаар хэлж хараач зүгчээсэн. Энэ үед Камилагийн нөхөр Эндрюгийн царайг би бүр ямар болсон бол гэж бодогдсон. Тэр нэг их юм явдалтай, дээр нэг их юм амгалан нөхөр байгаад байгаа штэ. За тэгвэл эцэст нь тэд болол 1995 онд хоёр тишээ болж салцгаасан байгаа. Камила Гейт гэх энэхүү ярианы бичлэг цацагдсанаас хойш бүтэн жилийн хугацаанд ханхүү Чарльз яг энэ Камила болон өөрсдийнхөө харилцааны талаар нэлээд дэлгэрэнгүй хэвлэл мэдээллийнхэнд янз бүрийн мэдээлэл өгч бүтэн жилийн хугацааг өнгөрөөсөн. Ингэхдээ болол өөрсдийнхөө нэр хүндийг зөвөр ойлгуулах, өөрсдийнхөө нэр хүндийг авч үлдэх гэсэн оролдлого байсан. Бид хоёрын харилцаа 1986 оноос эхэлсэн. Яг үнэндээ гэр бүл дотроо болол бид хоёрын харилцаа хэдийнэ дуусчихсан байсан, гэрлэлт хэдийнэ дуусгар болчихсон байсан гэж болол ярьдаг. Энэ мэдээлэл нь бол 1994 оны 6 сард орчимд гарсан байхгүй юу. За тэнгууд ард иргэд болохоор юу гэж хүлээж авч ирсэн гэхээр энэ зүгээр гүнж Даянаг араар нь хуурч тэгж доромжлоогүй энтер гэдэг яриа биш, харин энэ өөрийнхөө энэ садар самуу муухай явдлаа хүлээн зөвшөөрсөн л явдал боллоо гэдэг байдлаар бол хүлээж авч ирсэн. За мөн энэ ондоо Princess in Law гэх нэртэй ном хэвлэгдэн гарсан. За өмнө нь би дурдж байсан Анна Пастернак гэх зохиолч Джеймс Хэвитийн яриан дээр үндэслэн тэдний харилцааны талаар дэлгэрэнгүй ном бичин ном болгон хэвлүүлэн гаргасан байгаа. Даяна гүнж энэ номыг уншмагцаа маш гунигтай ном байна гэж олол хэлсэн байдаг. За мэдээж одоо бол 1994 он гэхдээ 93 онд бас нэг том үйл явдал болсон байхгүй. Тэрнийг халтхан хэлээд үгүй. 1993 оны 12 сарын 3-ны өдөр Хилтон зочид буудалд тархины гэмтэлтэй холбоотой буйны арга хэмжээндээр гүнж Даяна олонний өмнө байгаа түүний энэ амьдрал нь өөрийнх нь хувийн амьдралд ч бас нөлөөлж болохыг би огтхонч мэдээгүй. Нөлөөлөхдөө надад төвчгэд ч хэцүү тийм байдлаар нөлөөсөн. Та бүгд надад цаг хугацаа, орон зай өгнө гэж найдаж байна гэх утга бүхий зүйлийг хэлсэн. Ингээд тэрээр үүнийхээ дараа бол цагдаагийн хамгаалтаасаа татгалцсан байгаа. Энэ дээр бас нэг сонирхолтой зүйл байгаа нь юу гэхээр ханхүү Харри болон Меган Маркл хоёр чинь Мексит болоод за хааны гэр бүлээс гарч ийна гэдгийг мэдгдсэн штэ. За ингэж мэдгдсэн тэрхүү мэдгдлийнх нь утга агуулга ер нь бол яг энэ 1993 онд Даяна гүнжийн хэлсэн үгстэй бараг л таарч исэн гэсэн. Бүр бараг л таарч исэн. Ээжийнхэн тэр үеийн ярьсан бичлэгийг үзэнгүүтээ яг адилхан зүйл ярьсан байна гэж байх уу. За ингээд 1995 оны 11 сар боллоо. 1995 оны 11 сарын 20-ны өдөр BBC нэг сувгаар гүнж Даянатай ярилцсан Мартин Башир гэх залуугийн ярилцлага цацагддаг. За энэ нь бол ойролцоогоор 54 минут орчим үргэлжлэх ийм ярилцлага байгаа. Үүн дээр бол маш нарийн зүйлсийг ярьсан байдаг. Гэхдээ тэгвэл яг яаж энэ ярилцлагыг хийсэн бэ гэхээр тухайн үедээ Kensington Palace-д ажиллаж байсан хүмүүсийг камер суйрлуулна, за тоног төхөөрөмж суйрлуулна гэдэг байдлаар худлаа хийлээд ажлаас нь эрт тараасан. Тэнгүүтээ тэднийг нууцаар оруулж ирээд Kensington Palace дотор ярилцлагынхаа бичлэгийг хийлгсэн байгаа. За сэтгүүлч олвол юу гэж асууж исэн гэхээр Camilla Parker Bowles та хоёрын салтанд нөлөөлөх үү гэж асуухт нь Даяна гүнж манай гэрлэлтэнд 3 хүн байсан. Хитрхи олуула байсан гэж олол хариулсан. За энэ нь бол мэдээж нөлөөсөн гэдэг санааг бол илэрхийлнэ. За дараа нь бол сэтгүүлч Джеймсийн талаар асуухад тийм ээ дурлаж хайрлсан ч гэсэн маш их гунигалсан гэж хэлсэн. Хизээ нэгэн цагт хатан хаан болно гэж бодож байв уу гэж асуухт нь огтхон ч үгүй. Би хүмүүсийн зурх сэтгэлд хатан хаан нь болмоор байна. Тэрнээс иш энэ улсын хатан хаан болно гэж бодохгүй байна гэж олол хэлсэн. Мөн өөрийгөө постнатал сэтгэлийн хямралтай, дээр нь идэх эмгэгтэй. Үүнээсээ болоод өөрийгөө ч мөн гимтээж байсан гэдгээ түүгээр зогсохгүй ордон өөрийнх нь эсрэг ажиллаж, тагнаж танддаг гэж хэлсэн байдаг. 19 настай байхдаа хэвлэлийнхний анхааралд байхаа мэдэж байсан ч хэр их хэмжээнд анхааралд нь орохыг мэдээгүй байлаа. Намайг маш сайн параметр харж хүмүүс маш их хэмжээний мөнгө олдог байсан гэдгийг ойлгосон. Гэдэг ийм утга бүхий ярилцлага байсан.
За энэ ярилцлага цацагдсанаас хойш 2 дугаар Элизабет хатан гүнж Даяна болон ханхүү Чарльз наруу мессеж захаа бичээд гэрлэлтэд цуцлуул мессеж хтай авт. Захаа бичээд гэрлэлтэд цуцлуул гэдэг тийм утга бүхий захааг бичсэн байгаамаа. Ингээд тэд болол албан ёсоор гэрлэлтэд цуцлуулахар болсон. За энэ Мартин Башир гэх залуу бас амар башир аргаар гүнж Даянатай энэ ярилцлага хийсэн байгаа байхгүй юу? Яасан гэхээр гүнж Даянагийн дүү Чарльз буюу одоогийн 9-р Earl Spencer маш олон хуурамч тийм банкны дансны хуулга байдаг штэ. За тийм дансны хуулга хуурамчаар үйлдээд харуулсан. Ингэхдээ болвол тэр үедээ Earl Spencer-т ажиллаж исэн ажилтан Даянагийн хувийн нарийн бичиг. За Чарльзын хувийн нарийн бичиг гэсэн энэ 3 хүн болвол бэлэн мөнгө авч Даяанаг тагнахаар болсон гэдэг тийм мэдээлэлд итгүүлж итгэлийг нь олж авсан байгаа. Түүнээс гадна хөвгүүдийнх нь хүүхэд асрагчийг ханхүү Чарльз оролдоод жирэмсэн болгочихсон. Бас дээр нь гүнж Даяанаг ханхүү Чарльз алхаар төлөвлөж байгаа. Гэх ийм аимшигтай зүйлсүүдийг зохиогоод ингээд итгүүлсэн байгаа байхгүй юу? Итгүүлж одоо тэр талаар ингэж ярьсан байгаа. За үүнд нь итгэсэн Earl Spencer болохоор түүнийг гүнж Даянатай уулзах боломжийг нь бүрдүүлж өгсөн. За тийм болохоор гүнж Даяна өөрөө за намайг алах юм байна. Надад ямар нэгэн муу зүйл хийх юм байна гингүүтээ ийм зоригтойгоор ийм ярилцлагыг өгсөн. За хожим нь бол ханхүү Вильям миний ээжийн айц түгшүүр дээр тоглолт хийж энэ аимшигтай хүмүүс ээжийг маань хуурам эхэлсэн. Энэ явдалд BBC-гийн удирдлага хүртэл хариуцлага хүлээх шаардлагатай гэдэг байр суурийг бол илэрхийлсэн байна. 2021 онд дээд шүүхийн шүүгч байсан Лорд Дайсон өөрөө биедан энэ талаар бол мөрдлөг хийсэн байгаа энэ ярилцлагын талаар. Башир Спенсерт баримт бичиг үзүүлж түүнийг Даяна гүнжтэй уулзуулахыг шаардсан нь үнэн байна гэдгийг нь тогтоосон тэм дүгнэлт гаргасан. Гэхдээ тэр нь бол хуулийн ямар нэгэн хүчин чадалгүй баримт бичиг. Зөвхөн дээд шүүхийн шүүгч байсан Лорд Дайсон биедан өөрөө түүнийг ингэж судлан гаргаж ирсэн байгаа байхгүй юу. За энэ яг банкны хуулахыг нь хуурамчаар хийж өгсөн BBC-гийн нэг ажилтан юу гэж арчилсан гэхээр Башир надаас ирээд гуйсан би зүгээр хувийн гуйлтын болов гэж бодоод түүнд нь зөвшөөрөөд ингэж хийж өгсөн гэж болол хэлсэн. Тэрнээс ш ийм байдлаар бол ашиглана гэж хизээж санаагүй гэдэг байдлаар бол мэдүүлэг өгсөн байдгийн байна лээ. За ямар ч байсан энэ Башир аргатай Башир маань ажлаасаа халагдаад л өнгөрсөн. За түүнээс гадна BBC-гийн удирдлагууд энэ тал дээр уучлалт хүсэн хааны гэр бүлийн сонгосон хандивын байгууллагт 1.5 сая фунт стерлинг хандуулсан. За түүнээс гадна нөхөн төлбөр гээд 385 мянган фунт стерлингийг өгсөн гэжсэн. За мөн энэ явдалд нэр нь дурддагдсан яг тухайн хөвгүүдийн хүүхэд асрагч эмэгтэйд бол 210 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр олгосон гэжсэн. За тэгэхээр яг тухайн үедээ болвол энэ мэт явдлаас ингээд харахад гүнж Даяанад итгэж найдах хүн бараг л байгаагүй. Хүн болгон түүний айдас төгшүүр дээр нь тоглолт хийж өөрсдөө ашигтай байдлаар эргүүлдэг байсан маа. За ингэж л 1996 оны 7 сарын 15-ны өдөр гэрлэлт цуцлах зар оруулж 1996 оны 8 сарын 28-ны өдөр албан ёсоор салсан байгаа. За салах үедээ болвол гүнж Даяна 17 сая фунт стерлингийн нэг удаагийн тэтгэмж, за түүнээс гадна жил болгон 400 мянган фунт стерлингийн тийм нөхөн олгоор тэтгэмж авахар тохиролцоод салсан юм байна. Ингээд салах үедээ HRH буюу нөгөө цог жавхлант гэдэг тэр цол иргэмгийг нь олол 2 дугаар Элизабет хатан өөрт нь хിവэр нь үлдээя, өөрт нь байж гээ гэдэг байдлаар болоо санал гаргасан боловч Чарльз ханхүү үүн дээр нь эсрэг байр суурьтай байсан. Тэрээр бүр эцээ хүртэл эсэргүүцээр байгаад эцэст нь түүнээс HRH цолыг нь хураалгаж авахулсан байгаа. Ингэснээр тэрээр өөрийнхөө ивент итгэдэг гэдэг 100 гаруй байгууллагуудаа хүртэл алдахад хүрсэн. Энэ нь л түүний хувьд ханхүү Чарльзаас салснаас илүү харамсалтай хэрэг болсон байгаа. Гэхдээ Вэлсийн гүнж буюу яг тэр цолыг нь олол хിവэр үлдээгээд Kensington Palace-т үргэлжлүүлээд амьдрах боломжтой эрхтэй байхаар шийдцгээсэн байгаа. Хүүхдүүдийн асуудал дээр олвол хин нь шийдвэр гаргахад нь нөлөөлж болно. Гэхдээ гэрлэлтийн өмнө болон дараа нь болсон янз бүрийн зүйлсийг огтхонч ярихгүй гэдэг маш хатуу нууцлалын гэрээ байгуулсан. За одоо хэдүүлээ Даянагийн үхлийн талаар ярьцгаая. За түүний үхлийн талаар ярихаас өмнө түүний яг гэрлэх гэж байсан Доди Файед гэх залуу үнэхээр түүний хайр байсан юм уу?
Үнэхээр жинхэнэ хайр байсан юм уу? Үнэхээр түүнтэй суух гэж байсан юм уу гэдэг талаар нь хэдүүлээ ярьцгаая. Dodi Fayed бол кино продюсер байсан бөгөөд Harrods дэлгүүр за Парисын Ritz хотелийн эзэн Mohammed Al Fayed-ийн хүү. Brooke Shields гээд за миний нөгөө өмнөх бичлэгээр яригдчихсэн Joey-гийн гарыг нь долоодог нөгөө нэг галзуу фэнд нь тоглодог эмэгтэй байдаг штэ. За тэр Brooke Shields болон гайхалтай алдартай эмэгтэйчүүдтэй нэр холбогдчихсэн. Анх 1986 онд танилцсан ч юу ч болоогүй. Гэвч 1997 онд уулзснаар бүх зүйл эхэлсэн байгаа. Яг үнэндээ Даяна Гүнжийн жинхэнэ хайр нь байгаагүй гэдэг юм байна лээ. Хаснат хаан гэх эмч залуу байсан. Энэ хүн л миний амьдралыг өөрчлөнө гэж найзуудтай ярьж, түүнтэй хамгийн ихний яриаг өөрөө эхэлж, түүнтэй өөрөө төрүүлж ойртсон байгаа. Түүгээр зогсохгүй Гүнж Даянагийн тухайд Хаснатыг дагаад Пакистан руу нүүхэд бэлэн ислам шашин шүтгэхэд бэлэн байсан боловч Хаснат юу гэжсэн гэхээр миний амьдрал там болон өөрчлөгдөн штэ. Миний амьдрал тамлантай болох болно гэж хэлээд гэрлэхээс татгалцсан. Ингээд тэд салаад төд удалгүй 7 хоногийн дараа энэ Dodi Fayed-ийн аа болох Мухаммед Даяна Гүнжийг хүүхдүүдэд агуулад өөрийнхөө эдлэн газарт ирж амраач гэж ууржээ. Ингэснээр тэд 1997 онд дахин уулзцаахаар болсон. 1997 оны яг 7 сарын 11-ээс 7 сарын 20-ны хооронд бол энэхүү эдлэн газарт нь бол хамтдаа амарцгааж исэн байна. За ингээд 8 сарын 10 боллоо. Британий Sunday Mirror гэх сонин дээр тэдний үнсэлцэж байгаа зураг нь нийтлэгдчихсэн. Үүний дараа 8 сарын 21-ээс 8 сарын 30-ны хооронд бол газар дундын тэнгисээр хамтдаа аялцгаасан байгаа. Аялал дуусны дараа Dodi болон Diana Гүнж хоёр бол Парис руу нисэж ирээд өдрийн хоол идэж иймэрхүү байдлаар өдрийг бол амарч өнгөрөөж исэн. Гэхдээ Dodi болохоор үнэт эдлэлийн дэлгүүр рүү очиж түүнд гэрлэх санал тавихын тулд бүх худалдан авахар явсан байгаа. Энэ хооронд Даяна Гүнж болохоор юу хийжсэн гэхээр Вильям болон Хари хоёртой ярьж исэн утсаар. За ингээд уцаар ярьж авах үед нь бол ханхүү Вильям хамаат нуттайгаа тоглох гээд яарсандаа болоод ээжтэйгээ сүүлийн удаа ярьж байгаа гэдгээ огтхонч мэдэлгүй инхүү уцаа тасалсан байгаа. Тэр орой Dodi гэрлэх саналаа тавихыг хүссэн боловч папарацууд хэвлэл мэдээллийнхэн маш их олуула байсан учраас тайван хөнгүү газар руу явъя гэд Dodiгийн гэрлүү явахаар болсон юм байна лээ. Ингээд шөнийн 12 цаг 20 минутын орчимд тэд арын хаалгаар гарч машиндаа сууцгаасан. Папарацууд ардаас нь дагаж байсан учраас жолооч хурдаа улам бүр нэмж нүхэн гарц руу орж удалгүй тэндээ осолд орсон байна. Нүхэн гарц руу дөнгөж ороод удалгүй цагаан өнгийн Fiat Uno гэх тийм машинтай бол мөргөлдсөн. Түүнийхээ дараа тэг цаг 23 минутанд 13 дугаар тулгуур багныг мөргөж энэ аимшигтай осол гарсан. Ердөө 3 минутын дотор энэ аимшигтай осол гарч хоёр хүн газар дээрээ буюу жолооч Хенри болон Dodi Fayed нар газар дээрээ нас барсан бол Trevor харин хамгаалалтын бүсээ зүүсэн байсан учраас амьд үлдэж чадсан. Ийм аимшигтай осол гарчсан байхад папарацууд зураг авахаа л бодож исэн. Зураг тасралтгүй авсаар байсан. Хэдийнэ газар дээрээ нас барчихсан байсан хүмүүсийн зургийг за мөн ухаангүй байгаа Даяна Гүнжийн зургийг авсаар байсан. Энэ нь бол үнэхээр аимшигтай. Даяна Гүнжийг гаргаж авахын тулд машины дээд тааз хэсгийг нь таслаж байж гаргаж авах боломжтой байсан. Ингээд шөнийн 2 цагийн орчимд эмнэлэгт хүргэгдэн хагалгааг эхэлсэн ч уушигны гол судас нь тасарсан байсан учраас эмчнэр яаж чичээгээд түүнийг аварч чадаагүй. Ингээд шөнийн 4 цагт түүнийг албан ёсоор өөд олсныг мэдгдсэн. Ингэжэл ард түмний хайртай Гүнж Даяна 36 наснда цэл залуухан байхдаа амьсгал хурааж таалал төгссөн байгаа. Confirmation that Diana, Princess of Wales, has in fact been killed in that car accident. It was so shocking that you couldn't believe that this fairy tale princess who had finally looked like she had found happiness, her life was snuffed out. She was the people's princess. And that's how she will stay, how she will remain in our hearts and in our memories forever.
Түүний оршуулах ёслолыг нийт 2.5 тэрбум хүн зурагтаар үзэж 3 сая британчууд гудамжинд гарч ирэн гашуудцгааж исэн. Хөвгүүд хамгийн эцсийн удаа ээжтэйгээ ярьж байгаа гэдгээ огтхонч мэдэлгүйгээр найзуудтайгаа хамаатнуудтайгаа тоглох гэж улаарсан нь хамгийн гашуун харамсал болон үлдсэн юм. Мэдээж яаж мэдэх билээ дээ. За тэгвэл гүнж Даянагийн үхэлтэй холбоотой маш олон таамаг хувилдааны онолууд байдаг гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа. Хамгийн сэжигтэй нь яг тэр нүхэн гарц руу ороод мөргөлдсөн цагаан Fiat Uno гэх машин нь алга болчихсон. Бүр юу ч мэдээллээгүй. Хүн чинь нэг өөрийнхөө машиныг мөргүүлж шүргүүлсэн болвол хилэнд энэ машин намайг мөргөөд тэгчлээ одоо миний хохирлыг барагдуулж өг гэд. Тэгтэл энэ машин ор мөргөө алга болчихсон. Ингээд цагдаа нар 4668 машиныг шалгаж агаад 2 сэжигтэн гаргаж авсан. За эхний сэжигтэн болвол Вьетнам хүн байгаа. За энэ нэрийг нь яаж уншдгийг ба сайн мэдэхгүй байна. Ле Ван Тан гэх бах. За энэ хүн болвол Вьетнам гаралтай Парисын аюулгүй ажлын тийм харуул хамгаалтын ажил хийдэг хүн байсан юм байна. Энэ хүний машинтай юу таарч исэн гэхээр машины будганд таарсан. За түүнээс гадна яг тэр осол болсон шөнө машина улаанаар будуулж таарсан байна. За түүнээс гадна хит хитэн гэрчүүд байсан. 2-3 гэрчүүд болвол энэ хүн мөн гэд яг энэ Вьетнам хүнийг болвол заасан гэж исэн. За гисэн ч энэ хүн өөрөө юу гэж ярьж исэн гэхээр маш том хүмүүс оролцсон явдал учраас энэ талаар дэлгэрэнгүй ярмааргүй байна гэж исэн байна. А гэхдээ Францын мөрдлгөөс энэ хүнийг цагаатгсан гэж байгаа байхгүй юу? Айгүй сонио. Тэнгүүтээ 2022 онд энэ хүнийг сурвалжлагчид олох үед та нар надад 500 мянган евро өгөө. Тэгвэл би ярьж өгье. Үнгүй юм гэж хаач байхгүй штэ гэдэг зүйлийг хэлсэн байгаамаа. За тэгвэл Францын энэ дүгнэлтэнд британчууд огтхонч итгэдэггүй. Энэ хүн сэжигтэн байх бүрэн боломжтой. Сэжигтнээс ингэж хасах нь олвол өөрөө үндслэлгүй юмаа гэдэг дээр одоо хүртэл эргэлзээтэй ханддаг. За дараачийн сэжигтэн болвол Джеймс Андерсон. Тэрээр болвол Францын папарацци тим тэрбумтон хүн байсан байгаа байхгүй юу? Яг адилхан Fiat Uno гэх машинтай байсан ч хэрэг гарах үед болвол Парисаас 250 км-ийн зайд байсан гэдг нь тогтоогдсон. А гэхдээ тэрээр 2000 оны 5 сарын 4-ний өдөр машиндаа шатан нас барсан. За түүний толгойд болвол сумны орон байсан. Толгойдоо буудуулсан сумны орон байсан боловч үүнийг нь амиа хорлсон гэд хаачсан хэргийг нь. Тэгэхээр бас сонирн багаз магадгүй энэ хүн хэний ч мэдэх боломжгүй хэний ч мэдэж болохгүй зүйлийг мэдсэн болохоор ийхүү эцэст нь алуулаад машинтайгаа шатсан байх боломжтой гэдэг дээр хүмүүс бас маргадаг. За Даяна гүнжийн үхлийн дараа болвол гүнж Маргарет за ингэж нэг юм шийдэгдлээ гэж болвол хэлсэн гэдгийм байна лээ. За ингэж хэлснийг нь сонссон гэх тийм утга бүхий өгүүлбэр болвол нилээн одоо ийм их сурвалж сайтай номон дээр хүртэл бичигдсэн байдаг. Ер нь маш олон бичлэгүүд дээр ингэж хэлжсэн гэдэг тийм яриануд бас байгаад байсан байхгүй. Тэгэхээр магадгүй үнэхээр хааны гэр бүлийнхэн гүнж Даянаг чимээгүй болгохын тулд ийхүү хөнөөсөн байх боломжтой юу? Хоёрдугаар Элизабет хатан болвол гүнж Даянагийн оршуулах ёслол дээр нь болвол бүхийж хүндэтгэл үзүүлсэн энэ нь урьд хожид байгаагүй хамгийн анхны тохиолдол байсан учраас арт түмэнд болвол энэ нь нэлээд таалагдсан гэсэн. За ингээд түүнийг их нутагт нь буюу Althorp гэх нөгөө эдлэн газар байгаа шүү дээ. Spencer-ийн эдлэн газар. Тэр эдлэн газрын нууран дундах нэг одоо жижигхэн арал дээр оршуулсан гэсэн. За энэ арал руу болвол зөвхөн гэр бүлийн хүмүүс л жижигхэн заваар очих боломжтой. Мөн энэ арал руу явах зам дагуу 36 насыг нь бэлэгдэн 36 царс модыг тарьж суулгасан байдаг юм байна лээ. Мэдээж ирээдүйд хүүхдүүд нь ээжтэйгээ ирээд уулзахад маш тийм тайван нууц газар байх ёстой учраас ийхүү нууран доторх жижигхэн арал гэхүү нууран доторх юм жижигхэн газартаа болвол түүнийг амар тайван оршуулсан гэж ийсэн. За гүнж Даяна Спенсер болвол Спенсер овгийн хүмүүсээс арай жоохон өөр гэсэн. Яагаад гэхээр энэ Спенсер овгийн хүмүүс болвол маш тийм дүрм журм сайн сахидаг, маш тийм хатуу чанга ширүүн хүмүүс байдаг. Харин гүнж Даянагийн хувьд болвол маш тийм өөр зөөлөн тусч инэрэнгүү байсан учраас Спенсерийн удамдаа хамгийн зөөлөн хүн гэж хүртэл яригддгийм байна лээ. За ингээд тэрээр болвол зүгээр нэг ирээдүйн хаантай гэрэлсэн гүнж биш, харин 100 гаруй байгууллагад сайн дурын ажил хийж буйны байгууллагуудыг ивент тэгдэг байсан.
Түүгээрч зогсохгүй доохтой болон бэлгийн замын өвчнөд хүмүүстэй гар барин мэдчилсэн хамгийн анхны алдартай хүн болсон байгаа. За энэ алдартай хүн гэдэг нь бол хааны гэр бүлийн гишүүн эсвэл од жүжигчин биш. Бүр том хүрээндээ яг алдартай хүн дундаасаа хамгийн анхны тохиолдол нь энэ байсан. Ийхүү гүнж Дайана Спенсер доохтой хүнтэй гар барьснаас болж доохтой хүмүүст хандах нийгмийн хандлага ч гэсэн эрс өөрчлөгдсөн. Ингээд 1987 оноос хойш бол нийгмийн хандлага арай өөр болж эхэлсэн. За үүнээс гадна орон гэргүй хүмүүс, хүүхдүүд амьтдад туслах гэх мэтчлэн маш олон төрлийн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог. За ингэхдээ бол ихэвчлэн хүүхдийн асрах газар, хүүхэдтэй холбоотой янз бүрийн үйл ажиллагаанд явахдаа ханхүү Вильям болон ханхүү Харри нарыг дагуулan явдаг байсан. Багаас нь хүний зовлон ойлгож сур гэдгийг заахын тулд ийхүү дагуулж явдаг байсан гэж ийсэн. За гүнжээг өөд басны дараа Камилагийн гэрийн гадна маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ард иргэд бүчиж очсон. За харин ханхүү Чарльзын тухайд гэвэл Камилагтай тоо хоёрын харилцааны талаар хэлэлцэх хэрэгтэй байна. Энэ асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй байна. Одоо ийм амар том асуудал үүсэж байхад Камилагтай харилцаагаа үргэлжлүүлэх юм бол бүр их асуудал гарна гэхэд нь ханхүү Чарльз бит хоёрын харилцаа хэлэлцэгдэх боломжгүй. Наймаалцах ямар ч боломж байхгүй гэж бол нэлээд хатуу мэдэгдсэн байна. Ингээд 1997 оноос 1999 онуудад Камила бол гэр шоронд орсон гэхэд нэг их хол зөрөхгүй. Гэрээсээ гарч чадахгүй бүх зүйлсээс тусгаарлагдаж нийгмээс өөрийгөө нууж исэн. За ингээд 2003 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2005 оны 2 сарын 10-ны өдөр гэрлэхээр болж ингэхдээ зүгээр иргэний журмаар гэрлсэн юм байна лээ. Үүний дараа ажлын ёслол гэж зүйл болдго юм байна. За энэ ажлын ёслолт нь бол 750 зочин оролцсон. Үүнд нь 2 дугаар Элизабет хатан зориулан Windsor цайзад бүлээн авалт зохион байгуулж өгсөн юм байна лээ. За ингээд Камила бол Дайана гүнжийг хүндэтгэн хэдийгээр нөгөө Уэлсийн гүнж гих цолыг хүртэх боломжтой байсан боловч тэр цолыг авахаасаа татгалзан харин оронд нь Duchess of Cornwall буюу Cornwall-ийн гүнгийн хатагтай гэдэг тийм цолыг хүртсэн байгаа маань. Энэ хурим нь Дайана гүнжийн хамгийн их айдаг байсан, хамгийн айцтай зүйл нь эцэст нь биелэлээ олсон явдал болсон байгаа. Ингээд 2022 оны 9 сарын 8-ны өдөр 2 дугаар Элизабет хатан насан эцэслэж 3 дугаар Чарльз хаан болж Камила хатан хаан болсон. Ингээд 3 дугаар Чарльз хааны титэм залах ёслол нь 2023 оны 5 сарын 6-ны өдөр болсон. Энэ ёслолдоо ойролцоогоор 50-аас 100 сая фунт стерлинг зарцуулсан ард иргэдийн дунд нэлээд шүүмжлэлт өртгөөд хүргэсэн. За ингээд 2024 онд 3 дугаар Чарльз хаан простат булчирхайн томрлын эмчилгээ гэсэн баха тийм эмчилгээ хийлгэж байх үедээ хор тавдартай болохоо мэдсэн. За гэхдээ яг ямар хор тавдартай гэдгээ бол олон нийтэд ил болгоогүй. Эмчилгээгээ хийлгээд явж байгаа эмчилгээ нь харьцангуй үр дүнгээ өгч тэгээд нөгөө нэг эко тариалан хийдэг гэдгсэн штэ. За тэндээ болвол эко тариалангаа хийгээд амар жимэр байхыг хичээж байгаа. Тийм болохоор 3 дугаар Чарльз хаан Вильям ханхүүд хаан ширээгээ эрт хүлээлгэж өгөх үү гэдэг яриануд бол одоо гараад явж байгаа юм байна лээ. За нэг иймэрхүү зүйлүүдийг бол та бүгдтэй ярьж өглөө дөө. За Камилад бол эхэндээ бүх арт түмэн дургүй байсан. Тэр байтугай 2 дугаар Элизабет хатан хүртэл маш их дургүй үздэггүй байсан. Гэхдээ эцэст нь 3 дугаар Чарльз хаан болон Камила нарын бие биенийгээ гэсэн хайрыг нь арт түмнээс ихсүүлээд 2 дугаар Элизабет хатан хүртэл ойлгож эхэлсэн юм шиг байгаамаа. Эхэндээ болвол яг хамтарч амьдраад гэр бүл болоод ингэж байхдаа бол Камила ямар нэгэн байдлаар буйны үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагаа хийдэггүй байсан. Тэр нь бол олон нийтээс маш их шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Миний нэг үзчихсэн бичлэг дээр бүр тэгчихсэн байхгүй юу тэр намтар судлаач нь Камила өөрөөсөө өөр хүнд тусалдаггүй байсан гэж ярьж ирсэн. Тэгэхээр тэр их хэмжээгээр хүмүүсийн дургуутслыг маш ихээр хүргэдэг байсан юм шиг байна. Одоогоор бол тэрээр нөгөө нэг HRH цол болон 3 дугаар Чарльз хаантай гэрэлчихсэн учраас нөгөө 100 гаруй байгууллагын сайн дурын байгууллагын ивент итгэгч гэж бол явж байгаа. Тэгээд маш олон сайн дурын үйл ажиллагаанд оролцож, буйны үйл ажиллагаанд оролцож явж байгаа гэсэн. За ямар ч байсан одоогоор бол нэг иймэрхүү асуудлууд байна да. Түүнээс гадна нэг тийм одоо хов шиг зүйл та бүгдтэй дуулгахад
Нөгөө нэг ханхуу Харри болон Меган Маркл хоёрын хааны гэр бүлийн гишүүдийн дунд манай хүүгийн арьс өнгөний талаар ярьсан хүмүүс байсан гэд би өмнө нь ярьжсэн да. Тэгвэл тэр чинь 3 дугаар Чарльз хаан болон Камила хоёр өглөө цай ууж байхдаа хоорондоо тэгж ярьсан яриаг нь мэдчихсэн байсан юм байна лээ. Бас тэгээ дугуй байж ахгүй хаа байсан хүний өөрийнх нь хүүхдийн арьсын өнгө мөнгийг ингээ яриа сууцгаач л байдаг. За нэг иймэрхүү асуудлууд болжээ. Энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Та бүгдийгээ аль болох чилээгээгүй байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзтаа. Түр баяртай баярлалаа. Hey!